18-аас дээш насныханд зориулсан гэмт хэрэг бодит болсон явдлыг та бүхэнд хүргэж байна. Ярианы маань деталь хэсгүүд сэтгэл санаанд нөлөөлөх магадлалтай учраас хит мэдрэг үедээ сонсохгүй байхыг зөвлөе. Энэхүү контент хэн нэгнийг өдөөн хатгах, өөгшүүлэн дэмжихэд тулгуурлаагүй, зөвхөн сэрэмжлүүлэх үүднээс мэдлэг олгоход тулгуурлаж бэлтгэгддэг. Подкастын маань ерөнхий ивент итгэгч Банобагийн гоо сайхны мэс заслын эмнэлэг. Төгс дүр төрх нарийн деталаас эхэлдэг. Нарийн деталь болгонд бидний философи шингэсэн байдаг. Сайн байцгаана уу сонсогчдоо, бүгдэнд нь амралтын өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр энэ удаагийн подкастыг зургийг нь хараад та бүхэн шууд ойлгосон бах. Алдартай Linkin Park хамтлагийн дуучин Chester Bennington гэдэг хүний талаар ярихаар одоо Руслан бит хоёр хамт суугаад энэхүү подкастыг ингээд бичгээд байж байна. Надтай хамт яг энэ дугаарыг хөтлөн явуулах байгаа Руслан бас маш их баярлалаа. Баярлалаа. Ер нь айгүй сонирхолтой сонсдог байсан хөгжмийн хамтлагтай холбоотой дугаард орж байгаад бас баяртай байна. Ер нь одоо ингээд бидний өсвөр наснд энэ хамтлаг бол ерөөхдөө баг рок сонсдоггүй хүн ч гэсэн хамтлагийг айгүй сонирхдаг болсон. Тим үе байгаад исэн те. Тийм ер нь бол айгүй юу юм бэ? Тухайн үед рок хөгжим ер нь жоохон уналтанд ороод pop дуунууд одоо 2000 оны үед 90 оны сүүл маш их тийм pop дуунууд, хайр, сайхан амьдрал, шоу, диско гэсэн тийм төрлийн дуунууд айгүй их явдаг байсан байхгүй юу? Тэгээд тэдний дундаас Linkin Park яг энэ амьдралын хүнд хэцүү зүйлийн талаар дуулж гарч ирээд тэгээд нэг юм хосолсон рэп тэгээд рок тэрүүгээр амар онцгой байсан. Шууд гарч ирэл шууд хит парадуудыг зохиол. Тийм маш онцгой байсан тухай үед. Тийм бүх одоо хүмүүстэй айгу тийм шин садан санагдсан баг тий. За рок хүмүүсийн хувьд бол бүр илүү тийм сонирхолтой төвшний хамтлаг санагдсан баг. Яг рок талаас нь ярил яг цэвэр рок биш байгаад байгаа байхгүй юу? Электро энтер гэж хэсэг тийм л шүү дээ. Тэгээ электроос оруулдаг тий. Тэнгүүтээ дундуур нь бас рэп энтер оруулцдаг. Майк Шинода гэж залуу бас айгуу тагтэй тэр нэг Аз гаралтай мөртлөө. Тий. Тэрний дуулалт энтер бас надад айгуух таалагддаг байсан. Тэгээ зүгээр юм pop хөгжим Britney Spears энтер сонсдог байжсэн. Гэнт Linkin Park-ийн дуу хүсээгүй ингээд чихэнд сонсогддог одоо бүр энэ тэнд ингээд сонсогддог болсон болохоор дуунуудыг нь одоо өгнүүдийг нь айгуу сайн мэддэг болсон ч юм уу. Тийм байдаг гэсэн. Тэгээд тухайн үедээ болохоор ингээд Linkin Park-ийн гоцлол дуучныг мэддэг ч гэсэн нэрийг юусоо мэдгүй зүгээр л ингээд Linkin Park-ийн дуучин ингээд яваад байсан. Тэгээ сүүлд болохоор энэ хүмүүс яг ингээд хэдийгээр амиа хорлож нас барсан ч гэсэн арднаас айгуу том юм учир шалтгаанууд байсан гэдгийг өнөөдөр бит хоёр ингээд ярилцгаад сууж байгаа. За тэгэхээр ямар ч байсан одоо уламжлал ёсоор гэдэг шиг би энэ хүний одоо амьдралынхаа замлыг яриад тэгээд хоёулаа цааш нь задлаад өөр ямар одоо энэ хүний талаарх мэдээллүүд байна. Учир шалтгаан бас юунда байсан байна гэдгийг сонсогчдод ойлгуулангаа бас нэг хоёр төрлийн одоо мессеж хүргэхээр бит хоёр бол энэ удаагийн дугаарыг бүр онцлон ингээд сонгосон байгаа. Тэгэхээр ямар ч байсан түүхийн сонсчод тэгээ хоёулаа буцаад яриа руу орох уу. За. Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүүн даван органик материалтай бөгөөд бид маш эвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хийлээ шүү. Chester Charles Bennington 1976 оны 3 сарын 20-нд Аризона мужийн Phoenix хотод төрсөн. За түүний хүүхэд нас бол тэм чад жаргалтай өнгөрөөгүй өсвөр нас хүртэлх он жилүүд нь аимшигтай үйл явдлуудаар дүүрэн тэгээ энэхүү хэцүү нөхцөл байдал амьдралд нь бол гүнзгий уулмуур үлдээсэн. 7 настайгаас эхлээд Chester 6 жилийн турш тасралтгүй бэлгийн хүчирхийлэлд өртсөн юм байна. За хамгийн сонин нь юу байсан бэ гэхээр Chester-ийн аав нь уг нь бол хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэргийг мөрддөг тийм мөрдөн байцаагч байсан ч гэсэн аавдаа болохоор ингээд өөртөө тохиолдсон зүйлээ ерөөсөө хэлж байгаагүй. Хэрвээ бүх үннээ ярьчих юм бол өөрийг нь одоо ижил хүүстэнгээ бодчих байх, эсвэл худлаа ярьлаа гэх байхаа гэж бодоод чимээгүй байхаар шийдсэн. За энэ шийдвэр нь харамсалтай нь буруу байсан. Юу ч яриагүйгээс болоод хүчирхийлэл олон жилийн турш үргэлжилсэн. Честрийг 11 настай байхад нь эцэг их хоёрын салаад аав нь бол асран хамгаалах гэж авч үлдсэн юм байна. За гэхдээ аав нь бол дандаа хоёр ээлжээр одоо ажилдаг байсан болохоор Честер байнга л ганцаарддаг, өөрийг нь хинч тоохгүй байгаа юм шиг мэдрэмжтэй
мэдрэмжтэй өссөн. Түүнд ганцхан урлаг гэдэг зүйл сэтгэл зүйн тайвширлаа олоход нь тусалсан юм байна. За өөрийн бодол мэдрэмжээ шүлэг болгож бичдэг, уур бухимдал, гунигэлсэн үеүдээ ч гэсэн шүлгэндээ тод тусгаж бичдэг байсан нь хожим нь уран бүтээлийнх нь гол өнгө аясыг тодорхойлох болсон. За ийм төрлийн хар бараан бодол мэдрэмжтэйгээ үргэлж ганцаараа байх нь сайн зүйлийг харамсалтай навчраагүй. За тэр бол хар таймах, арх гэх мэт донтуулагч зүйлээс хамааралтай болж гулам хэцүү зам руу түүнийг хөтлсөн. За өсвөр насндаа Честер опиум, амфетамин, марихуана гэх мэт олон төрлийн мансууруулах бодиснуудыг хэрэглэж эхэлсэн. За тэрнээс болоод маш их турсан, бараг яс цаарс болтлоо тураад сургууль дээр бол хүүхдүүд байнга л дээрлэгдэг болж эхэлсэн. 16 настай байх үеэр нь Честерийн амьдралд нэг таагүй зүйл тохиолдсон. За нэг өдөр тэр бол найзуудтайгаа хамт мансуураа байжсэн чинь тухайн бүс нутгийн хідэн бүлэг этгээдүүд тэднэр рүү дайраад маш аимшигтай зодож дээрэмдчихэд яваад өгсөн. За ерөнхийдөө бол энэ зүйл Честерийн хувьд хүчтэй сэрэмжлүүлэг болж өгсөн. Анх удаа л ингээд өөрийнхөө хар тамхины донтолт гэдэг зүйлтэй нүүр тулахар шийдсэн ба. За тэгээ амьдралаа ер нь л ингээд шинээр эхлүүлж бүх зүйлийг өөрчлөхгүй байх юм бол болохгүй байна гэж бодоод тэр бол ээж рүүгээ нүүж очиод хамт амьдрахаар болсон. Тэгээ ээж дээрээ очисон чинь бүр ингээд амар турцсан, ясаарс болтлоо турцсан, тэгээ мансуурсан царайтай байгааг нь харчаад ээж нь бол цочирсан. За тэрнээс олж гэрээс гарахыг нь хүртэл хориглож эхэлсэн юм байна. Гэрийн хорионд орох үеэрээ тэр бол хүчтэй мансууруулах бодисын хүслээд арахын тулд арх ууж эхэлсэн. Гэхдээ бас л байдалд ордож архины хамааралтай болж эхэлсэн. Амьдрал нь нэмэх замбраагүй байсан ч гэсэн дуу хөгжим гэдэг зүйл түүний хамгийн том хүсэл мөрөөдөл хэвээр байсан. Тэр бол хамгийн анх Sean Dodell and His Friends гэдэг нэртэй хамтлагт ороод сүүлд нь энэ хамтлаг Grey Days гэж нэрээ өөрчилсөн юм байна. За Честерийн өсвөр насных нь хамгийн ойрын найзуудаас нь бүрдсэн энэ хамтлаг 2 цомог хүртэл гаргасан ч гэсэн өөрсдийн гэсэн тодорхой чиглэл бас зорилго нь тэмч тодорхойгүй байсан болохоор амжилтанд хүрч чадаагүй. За сүүлдээ 1998 онд Честер энэ хамтлагаасаа гараад тэгчээд хөгжмийн карьераа ерөнхийдөө бол ингээд бүр мөсөн орхих тухай хүртэл бодож исэн юм байлээ. 98 он гэхэд Честер бол 22 настай болцсон, аль хэдийн болцсон, өөрийн амьдралаа шинээр босгохын тулд хэрэндээ хичээж амьдарч исэн. Тэгээ нэг ажилд ороод бас хурмаа хийсэн. Тэгж байжгаад 1999 оны 3 сард яг 23 насныхан төрсөн өдрөөр Честерийн амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Тэгээ яасан бэ гэхээр 3 сарын 20-ны өдөр Zomba Music компани A&R хэлтсийн дэд ерөнхийлөгч Jeff Blue Честер рүү залгаад тэгээ тухайн үед Zero гэдэг нэртэй байсан шинэ хамтлагийн сонгон шалгаруулалтанд оролцох санал тавьсан ба. Zero гэдэг нь гэхдээ Z үсгээр биш X үсгээр эхэлсэн тийм нэртэй хамтлаг байсан. За энэ хамтлагийн бүрэлдэхүүнд хожмын Linkin Park-ийн гишүүд бол багтчихсан. Тэгээ нөгөөх чинь төрсөн өдрөө тэмдэглэх үү, дууга бичих үү гэж бодож байгаад ямар ч тач бичиж явуулаад үзье гэж шийдээд дууны бичлэгээ хийсэн. За тэгээ ердөө нэгэн өдрийн дотор демо бичлэгээ бэлэн болгоод явуулсан. За Честерийн өрмөц хоолой бусад бүх оролцогчдоос яалтчгүй ялгарч исэн. Тэгээ хамтлагийн албан ёсны гишүүнээр түүнийг сонгохоор болсон юм байна. За ингээд Chester Bennington болон хамтарч дуулдаг Mike Shinoda хоёрын хоолойны гайхалтай зохицол хамтлагт нь бол шинэ уур амьсгалыг авчирсан. За тэд нар бол шинэ дуунууд дээр ажиллаж эхлээд хамтлагийнхаа нэрийг Hybrid Theory болгож өөрчилсөн түүхтэй. За тэгээ худалгүй хамтлаг бол өөрсдийн нэрээр нэрлсэн анхны EP буюу Extended Play гэх 3-7 дуутай богино хэмжээний цомгоо гаргасан. Харамсалтай нь тэд нар хид хідэн томоохон дуу бичлэгийн компаниас дарааллаж татгалцсан хариу аваад гэрээ байгуулах зам нь бол маш тийм хүнд нөхцөл байдалд байсан. За тэрнээс нь болоод Честер санхүүгийн хүнд байдалд орж сүүлдээ бол Лос Анжелесийн гудамжинд бүр хэдэн сарын турш орон гэргүй амьдрахад хүрсэн байлээ. Ингээ энэ бүх зүйл Честерийн сэтгэл санааг нь бүрэн сөхрүүлсэн, өөрийгөө маш тийм азгүй нэг юм шиг мэдэрч исэн байна. За тэгэл яг урдны айдал өөрийн энэ сэтгэл зүйн зовлонгоо мартахын тулд дахиад хар таймах согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн. За аз болоход энэ үеэс эхлээд тэдний хувь заяа эргэж эхэлсэн юм байна. За яасан бэ гэхээр хамтлагийн хамгийн дотны найз гэхүү бас хамгийн том дэмжигчдийн нэг болох Jeff Blue Warner Bros Records компани дэд ерөнхийлөгч болж дэвшсэн юм байна. За ингээд энэ хүний тусламжтайгаар Hybrid Theory хамтлаг урд нь 3 удаа татгалцсан тийм хариу сонсч ирсэн тэр компанитайгаа эцэс сүлт нь бол гэрээ байгуулж чадсан юм байна. Энэний дараа бол
одоо энэ hybrid theory гэдэг хамтлагийнханд өөр бас нэг hybrid гэдэг нэртэй хамтлагтай андуурагдахаас сэргийлээд нэрээ өөрчлөхийг зөвлөсөн юм байна. За эхлээд болохоор тэд нэр ингээд Player бас Platinum Lotus Foundation гэх мэт хэд хэдэн нэрийг хоорондоо ярилцчихсан ч гэсэн эцэст нь бол Linkin Park гэдэг нэрийг сонгосон юм билээ. Гэтэ хуучин одоо анхны нэрэндээ тэд нэр айгүй дуртай байдаг байсан болохоор анхны бүрэн хэмжээний цомгоо Hybrid Theory гэж нэрлсэн юм байна. 2000 оны 10 сарын 24-нд худалдаанд гарсан тухайн цомог нь асар их хэмжээний амжилт олж ердөө 2 сарын дотор платинум борлуулалтын болцлыг хангаж эхэлсэн. Hybrid Theory одоо эхний жилдээ л гэхэд 4.8 сая гаруй хувь борлогдсон. За тэгээд Crawling, In the End гэх мэт хит дуунууд нь Linkin Park-ыг бол дэлхийн хэмжээний маш алдартай хамтлаг болгож чадсан. Гэтэ гинтийн амжилт нь бол мэдээж одоо энэ хамтлагийн гишүүдийг шинэ сорилтуудад бараг дуудсан гэж хэлж болно. 7 хоногт одоо ингээл 5-6 удаа тоглолт хийх, байнгын аялал, за тэгэл тасралтгүй тийм одоо хөдөлгөөнтэй амьдралын хэм маяг нь бол хамтлагийнханд бол асар их тийм дарамтшиг зүйл болж эхэлсэн байгаа юм л та. Яг ийм амьдралын хэм маягт тасахын тулд бас аюу хэцүү байсан баг. Тэг яалтчгүй алдар нэр хүндэд хүрсэн болохоор аажимдаа энэ хүнд үе туулж давж одоо дасаж эхэлсэн. За тэгээ өөрсдийнх нь ярьснаар бол хамгийн анхны одоо цомгийн дараа тэд нар бол 2 жил хагас аялан тоглолт хийсэн. За тэгээ Meteora гэдэг өөр бас нэг цомгийн дараа бас л 2 жил тасралтгүй ингээд аялан тоглолт хийж исэн. 4 жилийн турш зөвхөн ингээд тоглолтоос тоглолтын хооронд амьдарч исэн. Хүмүүсийн харж байгаагаар бол энэ хамтлаг маш тийм эрч хүчтэй, аялан тоглолт нь айгүй сайхан болдог, амжилттай болдог, бүх зүйл гайхалтай юм шиг санагддаг. Гэтэ гишүүдийн тэр дотоод сэтгэл зүй ямар байгаа гэдгийг бол мэдээж хинч анзаараагүй баг. За тэгээ 2000-ад оны эхэн үеийн одоо хамгийн алдартай рок хамтлагийн гишүүн болсон одоо амьдралын тэр хурдад дасан зогсож чадаагүй Честерийн хувьд бол хар тамхи архинд донтох байдал нь улам бүр хяналтаас гарч эхэлсэн. Тэгээ энэ байдал нь бол Честерийг хамтлагийн бусад гишүүдээс баг-багаар холдуулж исэн. Яагаад гэхээр бусад гишүүд нь одоо хар тамхи ерөөсөө хэрэгэлдэггүй юм байна. Тэгээ тухайн үеэр Честер бараг тоглолт болгон дээр мансуурсан байдалтай тайзан дээр гардаг. Тэгээд хамтлагаараа тайзан дээр гарах хүртэл марихуан одоо хэрэгэлсээр байдаг байсан юм байна. За тэгээд тоглолт дууссаны дараа Честерийн хувьд бол одоо ингээл амьдрал нь эхэлдэг, шүний амьдрал нь эхэлдэг гэхүү дээ. Маш их хэмжээний арх уун. Тэгээ иймэрхүү байдлаа бол шүн болгон тавцдаг байсан ба. За тэгээд Честерийн хувьд одоо өөрийгөө сүрүүлэх зам руу улам бүр гүнзгий орж исэн ч гэсэн хамтлаг бол эрч хүчээ алдахгүй тулд 2 дахь цомог болох Meteora дээр ажиллаж эхэлсэн. За тэгээ 2003 оны 3 сард худалдаанд гарсан энэхүү Meteora гэдэг цомог нь болохоор эхний 7 хоногт л 810 мянга гаруй хувь борлогдож, Billboard 200 жагсаалтын 1-р байранд шууд бичигдсэн. За ингээ удалгүй Linkin Park дахиад дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлээд 2 жилийн турш бараг завсралахгүй одоо тоглосоор байсан. Meteora цомгийн аялан тоглолтын сүүл үе гэхэд Честерийн одоо яг хувийнхаа амьдрал нь нэлээд тийм эвгүй болцсон. Өөрөө тэр бол архинд ингээд одоо бүрэн хамааралтай нэгэн болчихсон байсан. За тэгээ өөрийнхөө тухай юу гэж ярьсан байдаг вэ гэхлээр би тэр үед үнэхээр ингээд одоо сүрлийн ирмэг дээр исэн, цонхоор унчин, таталт өгөн, байнга одоо эмнэлэг рүү хүргэгддэг байсан. Бүх зүйл үнэхээр утгагүй болчихсон байсан. Амьдрал маань бүхэлдээ нурсан юм шиг санагддаг байсан гэж одоо Честер бол ярьсан байдаг. За тэгээд яг ийм амьдралынхаа хамгийн одоо хар бараан үеүүдэд л хайртай хүмүүсээсээ тэр тусламж хүссэн. Тэгээ энэ замыг ганцаараа туулж чадахгүй гэдгээ тэр бол эцэст нь ойлгосон. Ингээд Аз болоход Честерийн хамгийн ихээр хүсэж исэн тэр зүйл нь биелээд хамтлагийнх нь бол түүнийг ганцаарнг нь орхилгүй бүгд одоо хүчээ нийлүүлээд түүнд туслахаар одоо шийдсэн. Сэтгэл зүйн дотоод чархаа эдгэхийн тулд Linkin Park хамтлагийн гишүүд хамтдаа сэтгэл заслын зөвлөгөөнд тогтмол хамрагдаж эхэлсэн. За энэ уулзалтуудын үеэр Честер бол одоо ингээд сүүлийн хэдэн жилийн турш хийсэн үйлдэл гаргасан алдаатайгаа нүүр тулахаас өөр аргагүй болж исэн. За тэгээд Честер болохоор арх хар тамхины хэрэглээ зөвхөн ингээд өөрийг нь биш хамтлагийнх нь бүх гишүүдэд ямар их хор хөнөөл учруулсан гэдгийг одоо ингээд ойлгож авсан. За ингээд 2006 онд хайртай хүмүүсийнхээ одоо тууштай тусламжийн ачаар Честер бол нөхөн сэргээ хэмжлэгээ буюу одоо нөгөө rehab гэж ярьдэн штэ. Тэрэнд бол орсон. За энэ нь бол түүнд бага насндаа хизээж олдож байгаагүй амьдралаа ингээд шинээр эхлүүлэх ховорхон боломж болж чадсан. За мэдээж түүний өмнөх зам нь угаасаа дардан байгаагүй өнгөрсөн амьдралынхаа одоо тэр хар бараан сүүдээр дотоод тэр тэмцэлтэйгээ олон жил нүүр тулсан хിവэрэ байсан. Гэтэ эцэс сүүлд нь ямар ч байсан одоо ганцаараа биш гэдгээ бүрэн одоо ойлгосон. За тэгээд удаачгүй Честерийн амьдрал эрс өөрчлөгдөж эхэлсэн. Тэр бол арх хар тамхинаас тэр чигтээ гараад одоо эхнэрээсээ салаад тэгээд дараа нь 2 дахь эхнэр болох Талинда Беннингтон гэдэг эмэгтэйтэй учирснаар одоо хайр дурлал гэдэг зүйлийг дахин олсон. Тэгээд энэс хойш одоо дараагийн жилүүдэд нь
болохоор тэр эрүүл амьдралаа хадгалж үлдэхийн төлөө тууштай тэмцэж амьдралынхаа шинэ утга учирыг олсон юм шиг тийм байдалтай бол бусдад харагдчихсан. За тэгээд энэс дараах 10 жил гарангийн хугацаанд Linkin Park бараг л хинч зогсоож чадахгүй юм шиг айгүй тийм хүчтэй гэдэг байр сууриа бол хадгалсаар байсан. Тэд нар бол 4 шинэ студийн цомог гаргасан. Бүгд платинум борлуулалттай болж чадсан. 2014 онд гаргасан The Hunting Party гэдэг цомгийг нь тооцох юм бол бусад бүх альбомнууд нь Billboard 200 жагсаалтын 1-р байранд шууд орсон. За тэгээ удалгүй тэд бол дараагийн цомог дээр ажиллаж эхэлсэн ч гэсэн нөхцөл байдал дахиад буруугаар эргээд эхэлсэн. 2016 оны 8 сард Chester 3 өдрийн турш дараалаж арх уугаад дондолт нь буцаад ингээд сэтэрч эхэлсэн маа. Харамсалтай нь энэ бол ганц удаагийн алдаа байгаагүй. Дараагийн бүр ингээд хэдэн 7 хоногийн турш тэр бол архиа уусаар байсан. Тэгээ хэдэн сарын дараа Linkin Park шинэ студийн цомог болох The One More Light-ийнхаа анхны сингл болох Heavy дууга гаргасан билээ. Гэхдээ энэ дуу бол хамтлагийн урдны хэв маягаас нь шал өөр байсан. Тэдний энэ уламжлалт rock, new metal гэдэг өнгөс бараг байхгүй болоод оронд нь илүү тийм pop урсгал руу хэлбэсэн юм байна. Ингээд энэхүү огцом өөрчлөлт шүтэн бишрэгчд болон хөгжмийн шүүмжлэгчдийн хүчтэй эсэргүүцлийг бол хойноосоо дагуулсан. Харин Chester энэ шүүмжлэлийг ерөөсөө ингээд 50-аар хүлээж авч чадаагүй. За тэгээд тэр болохоор зарим ярилцлагын үеэр шин дууг нь таалагдахгүй байгаа хүмүүсийг ингээд бүр stab yourself in the face буюу өөрсдөө ингээд баг нүүрлүгөө хутгалаач гэсэн нэг тийм ширүүн үгээр даарч давшлах ч юм уу, хамтлагийг нь мөнгөний төлөө урвж өөрчлөгдсөн гэж буруутгасан хүнийг бүр ингээд алчмаар санагдаж байна гэж хүртэл ууртаагаар хэлжээсэн удаатай юм билээ. Тэгээ энэхүү цомгийг албан ёсоор гаргахаас өмнө урьдчилж сонссон хөгжмийн шүүмжлэгч гэсэн айгу хатуу үнэлгээ өгсөн билээ. Тэд бол One More Light-ыг тухайн үед мод болж исэн бүжгийн хөгжмийн элементтэй pop урсгалыг ашиглаж ашиг олох гэсэн тийм хүчээр хийсэн сэтгэлээ гаргаж ерөөсөө төрвэгүй бүтээл. Тэгээ Linkin Park өөрийн гэсэн онцлог өнгө төрхөө бүрэн орхисон гэж тийм байдлаар шүүмжилсэн юм байна. За тэгээ энэ бол мэдээж Chester-ийн хувьд бас нэг төрлийн сэтгэл зүйн дарамт болж хувирсан гэдгийг удахгүй та бүхэн ойлгох болно. За 2017 оны 5 сарын 18-нд рок хөгжмийн ертөнцид ласар том гарц хохирол тохиолдсон. Тэр нь юу байсан бэ гэхээр Soundgarden хамтлагийн дуучин Chris Cornell Detroit дох нэг зочид буудлын өрөөнд амиа хорлсон байдалтай олдсон. За Cornell-ийн гинтийн үхэл бол Linkin Park-ийн One More Light цомог худалдаанд гарахаас ердөө хэдхэн цагийн өмнө ингээд болж өнгөрсөн. За энэ мэдээ Chester-ыг бол ингээд бүр гүн шоконд оруулсан. Үнэхээр бүр ингээд сэтгэлээр маш их унагаасан үйл явдал болсон. За энэ хоёр дуучин болохоор олон жилийн турш маш тийм ойр дотн найзууд байсан. За тэгэл хамтлагуудаараа маш олон удаа хамтдаа аялан тоглолт хүртэл хийж исэн юм байна. Тэдний нөхөрлөл ямар гүн гүнзгий байсан бэ гэхээр Chester-ыг Cornell-ийн хамгийн бага хүүгийнх нь загалмайлсан эцэг болохоор сонгож исэн байдаг. Ингээд Chris Cornell гээд найзыгаа нас барсны дараа Chester бол сошиал орчинд маш тийм сэтгэл өвдмөр постыг бол бичсэн байдаг. За тэрэн дээр нь болохоор ингээд Chris-гүй энэ дэлхийг төсөөлхийн аргагүй байна. Дараагийн төрөлдөө чи ямар амгалан олоосай гэж би залбирж байна гэж бичсэн байдаг. За тэгээ маргааш нь бол Linkin Park Jimmy Kimmel live нэвтрүүлэгт оролцож Heavy гээд дуугаа уг нь бол дуулах хэрэгтэй байсан юм байна л да. Тэгсэн чинь Chester хамтлагийнхныгаа ятгаад оронд нь найзыгаа алдах тухай өгүүлдэг гунигт бүтээл болох One More Light гэдэг дууг бол дуулахаар шийдсэн. За хамтлагийн гишүүн Mike Shinodaгийн хэлснээр Chester бэлтгэлийн үеэр ч гэсэн энэ дууг ерөөсөө нулимс туслуулахгүйгээр дуулж чаддаггүй байсан гэж ярьсан. За тэгээ Chris-ийг нас барсны 7 хоногийн дараа оршуулгын ёслол дээр нь Hallelujah гэдэг дууг бол Chester дуулсан байдаг. Тэгээ тухайн үед түүний сэтгэл санаа бол маш хүнд байдалтай байсан ч гэсэн шүтэн бишрэгчт нь түүнийг бол дахин тайзан дээр харахыг тэсэн ядан хүлээсэн байдалтай байсан. Тэгээ агав түрүүний ярьж исэн нөгөө шин pop хэв маягийг нь эсэргүүцсэн шүүмжлэл ерөөсөө тасраагүй хിവэрэ байсан. За энэ нь бол Chester-ийн аль хэдийн маш тийм хүнд болцсон байсан сэтгэл зүйн дарамтыг нь улам бүр нэмэгдүүлсэн. 2017 оны 6 сард Linkin Park хамтлаг Францад зохион байгуулагдсан Hellfest Metal гэдэг хөгжмийн наадмын гол хамтлагаараа оролцсон. За харамсалтай нь тэд бол шин дуунуудаа тоглох үеэр зарим үзэгчид маш тийм таагүй байдалтайгаар хүлээж авсан. Зарим хүмүүс ингээл айгүй чанга шүглдээл, доромжилсан тийм дохой зангаа үзүүлээл, зарим нь ингээ Chester руу элдв янзын зүйлийг хүртэл ингээ тайз руу шидчихсэн маа. Ингээд энэ фестивалаас сарын дараа Chester
Chester өөрийнхөө одоо олон жил найзалсан дотны найз болох Ryan Shack гэдэг хүнтэй сэтгэлээ уудалж бол ярилцсан байлээ. Тэгээд Ryan гэдэг хүн болохоор Chester-ийн одоо байгуулж исэн Dead by Sunrise гэдэг хамтлагт нь гитар тоглодог байсан тийм хүн юм байна. Тэгээд Chester болохоор архинаас гарснасаа хойш 6 сарын турш огт ингээд уугаагүй яг ийм эрүүл амьдралын хэм маяга хадгалж чадсан тухайгаа айгу баяртай наргагүй одоо ярьсан байгаа аахгүй юу. Тэгээ өөрийн донтолттойгоо өдөр болгон яаж тэмцэж байгаа гэдгээ маш дэлгэрэнгүй одоо биччихсэн байсан. Өдөр болгон одоо ингээд арх уух хүслээ дарахын тулд цаг тутам өөртөөгөө ингээд тэмцэж өнгөрөөдөг тухайгаа үннээр нь одоо тэр найзтайгаа хуваалцсан баг. Тэгээ сүүлд яг уу энэ нөгөө Ryan гэдэг хүн болохоор эргээд тухайн үед бичлэлцэжсэн зүйлүүдээ ярьжсэн зүйлүүдийг ингээд харахаар удахгүй болох гэж байгаа эмгэнэлтэй явдлыг урдчлан зөгнөж ингэж ярьж бичээд байгаа юм шиг санагцсан гэж одоо ярьсан байдаг. За бас Chester Los Angeles-ийн нэг FM төгсөн ярилцлагынхаа үеэр сэтгэл зүйн байдал нь улам бүр дордж байгаа гэдгийг илэн далангуу одоо ярьсан байдаг. Тэгээ тэр ярихдаа нэг л зүйл дахин давтагдаад байдаг. Би яагаад дахиад ийм байдалд орчих вэ гэж өөрөөсөө байнга асуудаг. Би өөрийн бодолтой хит их автагдах үедээ өөрийнхөө дотор орчхоор хоёр чихний бан хооронд байгаа энэ тарих доторх ертөнц бол маш аюултай газар байдаг. Би тэнд бол ганцаараа байх ёсгүй хүн. Тийм үед миний бүх амьдрал замбраагаа алдчихдаг. Би өөртөө хизээч сайхан зүйл ярьдаггүй. Миний дотор өөр нэг Chester байгаа юм шиг санагддаг. Тэр л намайг доош нь чангааж сүрүүлэхийг хүсдэгэ гэж одоо ярьсан байдаг. За энэ бичлэг нь бол YouTube дээр одоо байд юм билээ. За 2017 оны 7 сарын 17-нд Chester бол эхнэр Талинда болон хүүхдүүдтэйгээ хамт Аризона мужийн Седона дахь гэр бүлийн амралтын байшин руугаа явсан. За тэндээ бол нэлээд олон хоног бас амарч байгаад одоо буцаж явах тийм төлөвлөгөөтэй юм билээ. Гэхдээ хамтлагийн ажилтай холбоотой асуудлаар тэр бол амралтаа хугацаанаас нь өмнө дуусгаад гэрлүүгөө буцах шаардлагатай байсан. За тэгээд тэгж буцснаас одоо удалгүй эмгэнэлтэй үйл явдал болж өнгөрсөн. 2017 оны 7 сарын 20-ны өглөө Chester Bennington Los Angeles-ийн Palos Verdes дахь гэртээ одоо амьгүй байдалтай олдсон юм байна. Түүний өмдний халаасанд нь болохоор яг урдны өдөр нь Phoenix хотоос нисж ирсэн онгоцны тасалбар нь олдсон юм байна. За тэгээ Chester-ыг болохоор гэрийн үйлчлэгч нь анх олсон юм билээ. За тэгээ албан ёсны мөрдөн шалгалтаар түүний одоо нас барсан явдлыг өөрийгөө дүүжилж амиа өгөтгсөн гэж тогтоосон. Chester-ыг нас барсан өдөр нь одоо нөө Chris Cornell гэдэг найз нь нэсэн штэ. Тэр найз нь өөд болсноос хойш бараг яг 2 сарын дараа байсан. За тэрнээс гадна Cornell-ийн одоо 53 насных нь яг төрсөн өдөр төхөөж исэн юм билээ. Тэгээ бас нэг давхцал нь юу байсан гэхээр энэ хоёр хүн бол хоёулаа өөрийгөө дүүжилж ингээд амнасаа алдсан явдал байсан. Задлан шинжилгээний дүгнэлтээр бол Chester одоо нас барах үед нь цуснд нь бага хэмжээний согтууруулах ундаа илэрсэн гэсэн ийм одоо дүгнэлтийг бол гаргасан. Түүний эхнэр Талиндагийн ярьснаар бол тэр үнэхээр аз жаргалтай байсан. Надтай үнсээд салах ёс хийсэн. Дараа нь хүүхдүүдээ ч гэсэн үнссэн. Тэр мөчөөс хойш би түүнийг дахиж хизээж хараагүй гэж ярьсан байдаг. За тэгээд хүмүүсийн олж мэдсэн бас нэг мэдээлэл нь юу байсан гэхээр яг ингэж амиа хорлож нас барахаасаа 9 сарын өмнө бас л одоо амиа хорлохыг оролцсон ч гэсэн яг сүүлийн мөчөд бодлоо өөрчилж исэн ийм нэг үйл явдал болж исэн юм билээ. Тэгээ мэдээж Chester нас барсан тухай мэдээ бол дэлхийд даяар маш хурдцтай тарсан. Хөгжмийн ертөнцийг бол бүхэлд нь ингээд цочроосон үйл явдлаасан. Ингээд Chester гэх энэ хүү дуучин маань Linkin Park хамтлагаараа дамжуулж дэлхийн сая хүнд одоо хүчийг өгч урам зориг хайрлаж явсан хүний хувьд түүний үхэл ингээд гаднаасаа одоо бусдад итгэл найдвар өгдөг хүмүүс хүртэл дотроо ямар амжилттай тэмцлийг туулж идэг гэдгийг сануулсан эмгэнэлтэй нэг жишээ болсон гэж үздэг. За Chester-ыг нас барснаас хойш Linkin Park одоо хүртэл уран бүтээлийн засварлага авсан одоо хിവэрэ байгаа. Хамтлагийнх нь лойрын хугацаанд шин дуу хийх, аялан тоглолт зохион байгуулах төлөвлөгөө байхгүй гэдгээ удаадаараа мэдэгдсэн байгаа. За гисэн хэдийч Chester-ийн өв бол өнөөдрийн хүртэл одоо амьд хിവэрэ байдаг. Linkin Park-ийн үлдсэн гишүүд түүний урд нь ерөөсөө олон нийтэд цацаагүй байсан тийм хоолойтой дуунуудыг нь олоод үе албан ёсоор гаргасаар байгаа. Гэхдээ энэ бүтээлүүд нь шүтэн бишрэгчд нь Chester-ийн дахин давтагдчихгүй авьяасыг дахин мэдэрч дурсах тийм маш гоё боломжийг олгодог гэсэн байна. За түүнийг нас барсны 4 дахь жилийн ойгоор эхнэр Талинда Bennington нэг хөгжилтэй зургийг бол олон нийтэд одоо хуваалцаад өөрийн сошиал аккаунтад тавьсан байсан. За тэр зурган дээр болохоор Chester ингээд толгоон дээрээ салаадны навч тавьсан. За тэгээ камер руу хараад инээж байгаа тийм зураг байсан. За тэгээ Талинда тэрэн дээр Chester манай гэр бүлийг үргэлж инээлгээж амьдралыг мань гэрэлтүүлэх онцгой авьяастай хүн байсан гэж бичсэн байдаг. За тэгээд энэ зураг болохоор Chester Bennington-ы амьд ахуйдаа авахулсан одоо хамгийн сүүлчийн одоо гэрэл зураг нь байсан юм бэлээ. Chester-ийн инээмсэглэл биднэрт бол ингээд нэг зүйлийг сануулдаг. Таны магадгүй өдөр тутамдаа тааралддаг ихэнх хүмүүс дотроо одоо таны мэдэхгүй, хүнд ч харагддаггүй өөрийн гэсэн хүнд зүйлийг
тээж явж идэг гэж маадгүй. Юу ч болоогүй ингээд ямар ч сэтгэлийн шарахгүй юм шиг харагддаг хүн дотроо юу бодож, юуг туулсныг бид мэдэхгүй. Хамгийн чангаар инээсэн хүн хамгийн гонигтай байдгаа гэдэг үг хүртэл байдаг. Подкастын маань ивент тэтгэгч Happy Moon Day брэнд за CEO-гийн бүх салбараар нэгдээр нэмэх нэг урамшуулал зарлагдсан байгаа. 100% хувин давуу материалтай, аппликатортай учраас хэрэглэхэд маш хялбар, идэвхтэй хөдөлгөөн, дасгал болон усанд сэлэх үед ч тохиромжтой. Авсаархан болохоор авч явхад эвтэйхэн бид ямар нэг харшлах нөлөө үзүүлэхгүй Солонгос улсад үйлдвэрлэх гэсэн Happy Moon Day тампоныг та CEO болон FS-ийн бүх салбар дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой. CEO-гийн бүх салбараас нэгийн үнээр хоёрыг авах боломжийг битгий алдаарай. За ингээд хэдүүлээ дугаарлууга буцаад оръё. За тэгэхээр нэг ийм уналт босолт ихтэй маш харамсалтай түүх байна. Chester Bennington болохоор дөнгөж 41 наснда ингээд хорвоог орхисон юм байлаа. Тэгээд чиний хувьд ер нь бол энэ хүний талаарх түүхийг сонсоод чамд юу гэж бодогдов? Яг нөгөө зүгээр хөгжмийн сонсоод яг би өөрийгөө ямар гэдгийг эхэлж хэлэх хэрэгтэй байх л та. Би тэгэж нөгөө хүмүүсийн амьдралыг ингэж дагж үздэг хүн биш байхгүй. Хөгжмийн л сонсдог те. Тэгээд би ямар ч хөгжим нь өөрчлөгдөж чинь зарим нь таалагдсан, зарим нь таалагдахгүй гэдэг байдлаар ханддаг. Нэх бодохгүй гинт амиа оролцсон гэхлээрэл яга амиа орлож уу гэж бодож исэн. Тэгэхээр тэрийг ч бас сөхөж үзэж байгаагүй. Ямар ч сан роктой холбоотой юм чинь харт амбигтэй холбоотой байх гэж таамаглаж исэн төдий. Тийм. Яг миний яг ерөнхий мэдээлэл. Тэгээд өнөөдөр яг мэдээллийн судлаад ийм хэцүү айгу адармаатай амьдралтай байсан юм байна. Тэгээд хамгийн гол надад харагдсан одоо бүх түүхийг харахад зүгээр ганц үгээр дүгнж хэлэх юм бол ганцаардл гэдэг зүйл чинь ямар амар юм бэ гэдгийг л харуулсан түүх юм уу гэж би бодсон. Хүүхэд наснда авсан тэр нэг траума шиг юм нь бас амьдралынх нь бүх цаг үед ингээ байсаар ирсэн байгаа байхгүй. Тэрийг нас хүмүүс айгүйх ярьдаг юм бэлээ. Тэгээ одоо энэ нөгөө ингээл ямар нэг гэмт хэрэг ярьлаа ч гэсэн хүүхэд настай холбож хүмүүс тайлбарласан мэрэгжлийн одоо хүмүүс хүртэл тэгж тайлбарласан байдаг гэхээр яг Честерийн хувьд болохоор ингээд багасаа одоо ингээд хараа хяналт нь айгүй сул байсан. Тэрнээс гадна яг л одоо чиний хэлж байгаа шиг ганцаарчл гэдэг зүйл энэ хүний амьдрал ингээд бүхэлд нь нөмөрцөн яг тэр зооноосоо өөрөө ингээд өрсө гарч чаддгүй. Тэгээ одоо ингээд миний тархинд бас нэг юм өөр төрлийн юм Честер амьдраад байдаг гэдэг өөрөө ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр нь одоо миний бодлоор яг энэ бага насных нь Честер байсан юм шиг хамгийн хүнд хэцүү үеийн туулж исэн Честер нь. Ингээл за би тэр үе байхаа болсон цаг хугацаа өнгөрсөн. Би одоо ингээд босох ёстой, би ингээд сэргэх ёстой гэх болгонд нь яг тэр тархинд нь байдаг бага насных нь Честер нь ингээд доошн зулгаагаад байдаг. Тэрнээсээ ерөөсөө ингээд салж чадаагүй. Тэгээд нэр чинь хамтлагаараа ингээ мэрэгчлийн хүнний зөвлөгөө өнтрийг аваад уг нь бол эдгэрэх гэж айгүй хичээсэн байгаа хгүй өөрөө. Тийм тэр нэг юм байгаад байгаа юм л да. Травмаг даван туулахын тулд яг үндсээр нь ингэж огтлж авахаас өөр аргагүй шүү дээ. Тэгвэл тэр чинь ингэ дотроо байж л байгаа. Одоо сэтгэл дотор байгаа зүйл шарах шиг ингэ арилжахгүй шүү дээ. Гаднах биеийн шарах шиг. Тэнгууд сэтгэл зүйчдийн одоо мэрэгжлийн бус туршлагатай туршлагагүй гэдэг янз бүрийн сэтгэл зүйчд байгаа хэл та. Эмчилгээ заах биш. Яг тэр гол уг нь олж аваад тэрийг эмчлэх гэдэг хоёр өөр зам байгаад байгаа байхгүй юу? Одоо хүмүүс бол мэдх юм бол ингээл тайвшруулах юм уулгаад байдаг те. Тэр нь бол тэр үндсийг олж аваад тэрийг эмчлээд сэтгэл зүйн засахыг биш. Зүгээр л яг ингээл галзуурчихгүй тулд ингээл юм өгөөд байдаг гэсэн үг байхгүй юу? Тэнгууд тэрүүндээ асуудал айгүй их байдаг баг. Тэгээ хүмүүс ингээ нөгөө эмчилчлээ гэж бодоод яваад байдаг. Нөгөө хүн яг үндэ идэгрээгүй зүгээр тухайн үедээ л юм юу гэдэг нөгөө доторх арслан бар нь унтчихж байгаа байхгүй юу? Тэгэл жоохон ахаал нэг ганц сигнал өгөхөд л нөгөөх нь сэрэл буцаагаал дотроос нь ингээл нөгөө хууч шархуудын санагдуулаад тийм л байгаа. Хүүхэд насны травма бол угаасаа хүн тэрийг мартчихдаг. Яг энэ Честерийн травманд бол мартахгүй л хальта. Миний хэлэх гээд байгаа нь яг юу ч хамаагүй энэ юмнаас айлгадаг болцсон. Яг юу ч хамаад энэ зүйлийг хийхэд зүгээр гэж боддог болгоцсон гэдэг тэр зүйлээ үнд суугаа мартчихдаг. Тэгээ яг травма гэдэг чинь юу вэ гэхээр хүнтэй хуваалцахгүй байсараа тэр нь травма болчихж байгаа шүү дээ. Тэр асуудлыг тухайн үед шийдэж чадахгүй. Тэгээ ер нь бол томч вэ жижигч вэ тэр хүн тэр травмагаа хүнд хилдэг байхгүй. Хилэхгүй бичихгүй те. Тэгээд хуваалцахгүй байсараа тэрнтэйгээ өөрөө тэмцэлтэй. Тэгээд нөгөө доторх чөтгөрүүдтэйгээ тулдаад байдаг гэдэг өөрөө хэлээд байгаа шүү дээ те. Яг тэр нь л байгаад байгаа юм болов. Тэгээ ер нь бол ингээм амар харамсалтай байгааз. Одоо яг нэгэнт ингээд нас барсан ч гэсэн байсан бол гэдэг үг бол хүн болгоны дотроос төржил байгаа.
байсан бол өөр зөндөө уран бүтээл бас тойрох байсан баг. Тэг нөгөө нас барахын өмнөхөн тохиолдсон үйл явдлууд нь айгүй олон зүйл ингээд давхар тогтцсон юм байлээ л дээ. Сэтгэл санааны одоо хүнд байдалтай айгүй олон жил явснаас гадна эн чинь нөгөө бас донтолттой болчиход байгаа шүү дээ. Тэрнээсээ болсон донтолт юм уу хайшин. Ер нь тэгж болсон. Гэтэ яг нөгөө хамт нийлдэг байсан хүмүүсээс нь бас болсон байж магадгүй л дээ. Тэр чинь одоо хамтлагийн найзууд энэ гэл зөндөө хүмүүс байгаа даа штэ. Тэр хүмүүс нь магадгүй арай жоо өөр төрлийн хүмүүс байсан бол татаад авах байсан баг. Тэгэхгүй яг хамт одоо ингээл мансуураал ингээд яваад байсан болохоор тэрэндээ айгу удаан ингэж донтолттой явсаар байгаад тэгээд тэр хүмүүсийг ерөөсөө ингэж найз нөхдийн хүрээнд харахгүй явж ийснаа яг ингээд нас барахаасаа нэг хэдхэн сарын өмнө Ryan гэдэг нэг найз руугаа өөрийнхөө амьдралаа ингээд уудлаад ярьсан гэдэг нь бас надад айгүй тийм яг ганцаардсан хүм мөртлөө яагаад ингээ хүмүүстэй ерөөсө тэр юм ингээд нээж чаддаггүй байсан бол гэдэг нь айгүй сонирн байгаа байхгүй. Дуугараа ингээл нэгэ гаргаад байгаа шүү дээ. Тэрийг дуулаад орлоод байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө ярьж ерөөсөө яагаад гардгүй байсан бол гэдэг нь надад бас жоон сонир санагдсан. Миний бодлоор яг ингээд бас нэг траума байдаг ба. Хүнд ингээд өөрийнхөө сул дорой байдлаа харагдуулаад ингээ ярьчихлаарэ дараа нь тэр хүмүүс тэрийг ашиглачна гэдэг айдас байдаг ба. Ер нь бол одооны нийгэмд бол тийм штэ. Нэг хүнд ингээд өөрийнхөө ямар нэгэн сэтгэлийн дотор байдаг нууц юм ингээд ярьчихлаарэ тэр нь булан эргээд хүмүүс мэдээд эхэлэхээр хүмүүст юм итгэхэ болж штэ тий. Эсвэл тэгээд хамгийн гол нь тэр хүмүүс чинь яг травмагийн үндс нь юу байгаад байна вэ гэхээр гэр бүл дотор эхэлж ярьдаг байхгүй юу? Уус хамгийн ихтгэлтэй хүмүүс гээд тунгууд ах эгчнэр нь ч юм уу өөр хүндээ ярьцдаг, найз нартай ярьцдаг тий. Тэгэхээр чи тэр хүн чинь ингээд гэр бүлдээ итгэж болохгүй юм чи өөр хүмүүст ч итгэх болчихдог байхгүй. Тэг хинтээ ч хуваалцахгүй гэх юм уу. Тэгэхээр хүнийг сонсдог байх, тэг итгэлийн даадаг байх чадвар хүнд маш ховор болцсон байгаа үзэгдлийн нэг юм болов. Зүгээр л ингээд би тэр охин надад таалагддаг гэл нэг найздаа зүгээр хэллээ шүү дээ. Гэтэ сайн найздаа хэлчих жоохгүй. Тэнгууд нөгөөх нь очиод нөгөө охин нь хажууд нь байхад нь ингээд шоолж моолол тий. Тэнгууд нөгөө нэг хүүхэд чинь за би энэ найздаа бол тийм юм ярьж болохгүй юм байна гэдэг. Тэгээд ийм жижигхэн би зүгээр албаар жижигхэн юм ярьж байгаа байхгүй. Хүнд итгэж болохгүй юм байна. Зүгээр энгийн хэлсэн юм нөгөө privacy гэдэг юм ерөөсөй байха болчих гэдгийг хүн ойлгочихж байгаа байхгүй. Тэрэнд л ер нь хүнийг амар хаагдмал болгох юм лөө. Тэгээ ер нь энэ Честерийг ингээд харт амь хэрэгэлтэйг ингээд арихын тарих уугаад идэг гэсэн мөрчлөө хамтлагийн бусад гишүүд нь ерөөсөө ууж модгүй. За уудгүй ш нүуник юу хэрэгэлдэггүй. Харт амь хэнтэр ерөөсөө хэрэгэлдэггүй юм биш шүү дээ. Яг тэгж мэдээлэл дээр бичсэн л хэлээ л дээ. Тэгэл хамтлаглсан юм чинь нёгийг бас ингэж дээш нь татах гэж нэлээд хичээсэн юм шиг байна. Тэр нь бас одоо мэдээллүүд дээрээс нэг харагдсан билээ. Тэгээд Майк Шинода гэдэг хамтлагийн гишүүн биш үү. Тэр болохоор ярилцлага өгөх үеэрээ ер нь бол ингээл хуучин цаг үеэ дурсаал ингээл ярьчлаа юм л да. Гэтэ одоо бас муугар дурсна гэж байхгүй л нэг ингээ байхгүй болсон юм чинь. Тэгэл ер нь бол ингээ бүхнээ л ярьсан билээ. Бид нар ингээд уг нь бол ингээ хичээсэн ч гэдэг юм уу те. Яг нөхцөл байдал ямар байсныг ингээд яг тэр чигтэн л ер нь л ярьдаг юм байлаа. Миний ойлгосноор Честер ганцаараа бүр амар ядуу айлах юм шиг л. Тийм. Чин салцсан. Тийм бахтай нэрэ. Тэгээ нөгөө хэд нь дээд сургууль төгссөн арай нэг боловсралтай гэр бүлийнх ч юм нэг тийм гэсэн. Тийм. Жохон юуны ялгаа байна те тэгвэл нэг боловсролын ялгаа ч юм уу. Тийм тэгээ нөгөө гэр бүлийн хүмүүжил эднэр зөндөл юм явж байгаа хэл тийм л ах те. За тэгэхээр хоёулаа бас айгүй гонигтай сэдвүүд нилээн ингээ ярьчлаа. Түүхэн угаасаа өөр айгүй гонигтай байсан. Яг оргил үе мүй дээрээ чинь амар явж исэн гэдэгтээ бол угаасаа хинж марахгүй шүү дээ. Тэгэхээр хоёлаа одоо энэ Chester Bennington гэдэг хүний facts руу н оръё. Ер нь ямар хүн байсан, амьд ахудаа ер нь бол одоо юу хийжсэн, энэ хүний талаарх өөр ингээ мэдээлэл рүү би бас оръё гэж бодож байна. Чи бас нэмэрлэмээр байгаа мэдээллүүд авах юм бол нэмээд яриарэ. За тэгээд Chester-ийн ингээд дууны хүрээ баг 4 октав байсан юм байна л та. Тэгээ ихэнх хүмүүс болохоор Chester-ийг зүгээр л ингээд хашгирдаг, ингээд амар ингээ орилоод идэж штэ дуун дээрээ. Тэгдэг гэж ингээ боддог ч гэсэн энэ хүн болохоор маш тийм өргөн хоолойны цар хүрээтэй байсан. За тэр нь болохоор ингээд баллад гэдэг тийм юу байт юм бэ? Октав байт юм байна. Тэр нь болохоор маш тийм намуухан. Тэгээд хоёр дахь нь хүчтэй рок гэхлээр одоо яг өөрийнх нь ихэнх харуулдаг тэр одоо хоолой нь тэгээд өндөр фальцетто гэдэг тийм октав бас байт юм байна. Тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор хүчтэй scream гэдэг тийм төрөл бас байт юм байна л та. Тэгэд энэ дөрвөн төрлөө нэг дууны дотор ерөөсөө ямар ч тийм төвгүйгээр сольж чаддаг
Тийм болохоор нь олон хөгжмийн шүмжлэгчид одоо Честерийг бол өөрийн үеийн хамгийн олон талт тийм рок хоолойнуудын нэг гэж үнэлдэг байсан юм байна. Тэгээ ямар сандаа ингээд Честерийн аав нь хүртэл ингэж ярьж байсан юм байна л та. Чи ингээ орилоод тах юм бол хоолой чи удахгүй мууднаа гэл угаасаа л нөгөө дууны юм орилдог дуу юм чаа. Тэгэхээр нь Честер олон жил айгүй тийм зөв техникээр одоо ингэж scream хийж сурсан болохоор хоолойгоо аль болох хамгаалж чаддаг тийм өөрийн гэсэн тусгай хамгаалах техникийг сурсан байгаа байхгүй. Тэгэхгүй бол эн чин сүүлийн одоо нөгөө хамтлагын яг нэрт гарсны дараах ингээд 4 жил бол бүр тасралтгүй одоо ингээд цомог гаргаал тэгсэн аялал тоглолт хийгээл эн чинь тайз болгон дээр ингээд орилно шүү дээ угаасаа. Тэгэхээр тэр хүн бол дундуур нь ямар ч тийм хоолойгоо өвтөхгүй байх шаардлагатай болж байгааз хоолой сөөгөөлөл тэгэл дуусаа шүү дээ угаасаа. Тэгэнгүүт өөрөө ийм техник сурсан гэдэг нь надаас айгүй тийм онцгой санагдсан. Фан факт нь төрөөд айгүй их орилж чарлж үлддэг байсан гэсэн шүү дээ. Хөөс бүр цаанаасаа. Тэгээд нөгөө хоолойныхаа юугаа угаасаа багасаа тийм үргэн болгоцсон юм шүү. Цаар хүрээгээ. Тэгэд би дээр Честер айгүй олон шивэстэй байдаг шүү дээ. Тэгээ шивэс алган нь бол тодорхой тийм утгатай байд юм билээ. Зүгээр л нэг ингэ сонирхогчийн төдий очиж шивэсээ хийлэгдэг биш. За тэгээд нуруунд дээрээ болохоор ийм далавчны шивэстэй, бугуун дээрээ галын дүрс, за лууны зураг, за тэгээ Японы кой гэдэг нэг загас байдаг шүү дээ. Тийм загас хүртэл шивүүлжсэн. За тэгээ энэ шивэснүүд нь болохоор амьдралын сорилт, дахин төрөх, гэр бүл, өөрийгөө даван туулахыг бэлэгдэж одоо энэ шивэснүүдэд хийлгэж ирсэн юм. Тэгээ анхныхын цомгийнхан бас тэрний цэрэг нийсэж байгаа юм шиг далавчтай юм туг барьсан юм шиг тэрнийхэн шивээс нь байдаг шүү дээ. Тийм тэгээ одоо хүмүүс ч нөгөө нэг гой харагдахаар нь шивүүлсэн ингээл шивээс хийлгэжтэй шүү дээ. Тэгэхгүй ер нь бол ямар нэг утга учиртай шивээс хийлгэж байгаа. Гэтэ одоо ч хүмүүс өөр болсон л хэл та. Нэг 2000 оны ихнэхээр бол ер нь хүмүүс тэгээл дураараа зөв шивээс хийдгүү өндөр очигаар шивээс хийлгэждэг. Нэг хятад ханц аваач шивүүлждэг утгыг мэдэхгүйгээр. Тэрэн шиг тэгээд айгүй олон биеэрээ дүүрэн шивээстэй харагддаг бол эдгээр нь бүдээрээ юм утга учир өөрийнх нь амьдралын одоо бэлэгддэг тийм зүйлүүд нь байдаг юм байна. За тэгээ Breaking the Habit гэдэг дуу байдаг. Тэр дуу болохоор Chester өөрөө бичээгүй ч гэсэн хамгийн их сэтгэлээрээ дуулдаг дуу нэс юм билээ. Тэгээ олон хүн энэ дууг болохоор Chester өөрөө бичсэн гэж дандаа боддог байхгүй яа. Тэгэхээр энэ дууг дуулахдаа ингээд амар их юм сэтгэл хөдлөл гаргад юм байна л та. Тэгээ яг үндэ бол энэ дууг нөгөө Mike Shinoda гэдэг тэр залуу нь бичсэн билээ. Тэгээд дууны утга нь болохоор энэ Chester-ийн амьдралынх нь одоо энэ нөгөө үе Chester өөрөө тэгж хэлсэн шүү дээ. Mike Shinoda нөгөө дууныхаа үгээ авчирж өгсөн чинь энэ миний хүсэж исэн миний амьдралын талаар яг дуулах гэж байсан. Ерөөс нь учрыг нь олж чадахгүйсэн дууны үгнүүд яг бүгдээр байна гэд. Энийг л би хүсэж исэн гээ өөрөө бүр амар дуурласан тэр дуунда. Тэгэхээр одоо энэ яг Breaking the Habit гэдэг дууг сонсох юм бол яг Chester-ийн өөрийнх нь дотоод ертөнцийг бас мэдэж авч болох нь гэсэн үг шүү дээ. Тийм ерөнхийдөө утгыг нь ойлгочих юм бол гэсэн үг шүү дээ. Тэгээ амьдралдаа айгүйх тогтцдог байсан болохоор концерт болгон дээр өөрийнхөө ингээд түүхийг яг ярьж байгаа юм шиг энийг дуулдаг байсан юм байна. Тэрнгүүрээ бас их онцлог гэсэн байна. За тэгээд Chester ч юм болохоор 6 хүүхдийн аав байсан байхгүй нэлээд олон хүүхэдтэй. Гэтэ 6 хүүхэд гэдэг дээр нэг урдны амьдрал эхний эхнэрээс төрсөн хүүхдийг бас нэмж оруулсан уу оруулаагүй мэдэхгүй ямар ч гэсэн эхний эхнэрийнх нь яг өөрийнх нь нэг хүүхэд байгаа шүү дээ. Дахиад нэг хүүхэд одоо өргөмөл гэхин цаашийн. Тэгээ өөрөө тэр нөгөөдхийнхээ хүүхдийн би өөрөө өргөөд авчяа гэд. Яагаад гэсэн чинь миний одоо эхнэрийн хүүхдээ одоо миний хүүхэд те брадер нь бол миний хүүхдээ ямар ч шалгаагүй би юугаар ч дутахгүй өсгөн. Би өөр дээр авчаа гэд. Хоёр дахь эхнэрийнх нь хүүхэд юм байна шүү дээ. Эхний эхнэрийнх нь баха. Эхний эхнэрээс салахад нөгөөх нь салж байхдаа би жирэмсэн гэд хэлсэн штэ. Тэгээд тэр нь бас өөр хүнтэй сууж явж хүүхэдтэй болоод тэг нөгөө хүн хаяад явчихгүй юу. Тэгвэл би хүүхдээ авъя гэх биш. Би хоёулангийн авчия. Миний хүүхдийн дүүн л юм чинь гэдэг утгаар нь юм байна шүү дээ. Тэгээ ер нь бол Chester-ийн хүүхдэд амар хайртай байгаа шалтгаан тэр хүүхэд настай нь бас амар холбоотой гэж ярьд юм билээ. Өөрөө амар тийм зовсон болохоор хүүхдүүдийг айгүй амар хайрлж ингээ кэрлж юм өсгөх айгүй сонирхолтой. Тэгээ тэр нөгөө нэг дүүн бол амар хэцүү байгаа гэдгийг ойлгонготлоо шууд зүгээр л аваад өөрийн хүүхдийг би юурч дутахгүй ингээ сайхан амьдруулчихна гэд авчиж байгаа байхгүй юу. Тэгээд факт дундаас нь ярихад нөгөө хүний 8-ны эсрэг тэмцэлтдэг байсан хүн байхгүй юу. Chester ч. Тэгээд нөгөө орон гэргүй амьтдыг бас айгүй их цуглуулдаг хүмүүст битээ амтан худалдаж аваа зүгээр гадаа явж байгааг аваад ингээд амьдруулчихаа гэд тэгэж айгүй их зүгэлдэг. Тэр нөгөө арслан бар эдгээр айрс марс өмсдөг юм нөгөө загварын шоу моо эсрэг үздэг бас нэг тиймэрхүү. Зөв хэрэндээ бас айгүй хөр хичээгэлсэн юм дээ.
Ааха. Тэгэд дэлхийн хэмжээний юм рок од байсан мөртлөө ингээд гэртээ харангуйтаа одоо хүүхдүүдтэй хоол хийж өгдөг ч юм уу, хамт видео тоглоом тоглодог ч юм уу, кино үзэх, хөл бөмбөг тоглох гэх мэт. Яг одоо жирийн анх уу ямар үүрэг гүйцэтгэдэггүй те хүүхдүүдтэй айгүй юм халамжтай аавын үүргийг бол гүйцэтгэхийг илүүд үздэг тийм байсан гэж аахгүй. Тэр чиний хэлдгээр одоо энэ өөрийн туулсан тэр зовлон миний хүүхдүүд бити туулаасаа гэсэн айгүй тийм боталтай юм шиг байна. Одоо ингээд эцэг эхчүүд яг тэгдэж штэ хүүхдүүдээ ингээд би яг энэ дээр алдчихсан гэдэл питиг гэл те. Тэнгууд хүүхдүүд нь би яахлаарэ тийм байд ингээл хийчдэг те. Тэгэхээр яг тэрүүнтэй адилхан эцэг эхчүүд хүүхдүүдтэй өөрийнх нь туулсан замаараа явуулахгүй тулд одоо юу гэдэг би ингэж үлсэжсэн болохоор гэл болж игэл хоолтой байх гал болж игэл тоглоомгүйсэн тоглоомтой байх гал те. Тэднүүсийн адил ингээд өөр ингээд сэтгэл санаагаар амир хэцүүс болохоор тэднийг сэтгэл санаагаар амир өөдрөг байх гэж хичээдэг юм шиг. Гараал Америк хөлбөмбөг тоглоё гэж ингээд дандаа ингээд актив хүүхдүүдтэй актив байдаг гэсэн гэдэг лээ. Тэгэхээр гэр бүл нь ерөөсө тоодгүйсний шинж нь баг тий. Тэгээ тэрнээс гадна нөгөө би сураагүй юм чи миний хүүхдэд сурах хэрэгтэй гэдэг эцэгчүүд айгүйх байгаад идэв ч тий. Тэг яаж хийж байгаа л энэ хүүхдэд сурахчмаар ан гэсэн эцэгчүүд айгүйх байгаад идэг тий. Тэрнтэй бас ингээд жоохон агаар нэг байсан юм болоо гэж бодод. За тэгээ Честер болохоор хамгийн их хайдаг зүйл нь чи мэдхүү. Хамгийн их хайдаг зүйл нэ ганцаар үлдэх. Ер нь бол юу юм бэ? Өөрийнхөө ингээд олсон амжилтаа алдах биш хүмүүсийн урмыг хугалахаас хамгийн их хайдаг гэж өөрөө хэлсэн байна. За тэгээ нэг ярилцлагатай болохоор би тайзан дээр алдаа гаргахаасаа илүү намайг сонсож байгаа хүний итгэлийг алдахаас айдгаа гэж хэлсэн байдаг. Тийм тэгэхээр нөгөө түрүүн яригдчихсэн одоо энэ нөгөө фэнүүд нь ч юм уу эсвэл одоо хөгжим ийм шүүмжлэгчд гэж байгаа даа штэ. Тэр хүмүүс одоо ингээд нөгөө сүлд гаргасан дууг нь одоо мөнгө олох гэж юм дуу хийсэн байна энэ нэг шүүмжлэдсэн шүү дээ. Тэрэн дээр нь айгүй юм Честер айгүй бас сэтгэлээр унсан ядж хахад ингээд сэтгэлээр унсан багт нь тийм дээрээс нь одоо ингээд нэрмээс олж байгаа юм шиг тиймэрхүү зүйл яригадаад эхэлсэн. Бас айгүй тийм юу хэцүү үйл явдал болсон юм шиг лээ. Тэгэд энэ нь болохоор юм хүмүүсийн одоо ормыг хулж байгаа юм шиг тий. Уг нь бол яг л одоо өөрсдийн хүссэн юм аа. Ер нь ингээд бодоод хахад дэлхийд алдартай болсон амтлаг. За одоо юу ч хийсэн яад ингэж одоо юм гарахгүй л бэлгүүд энэ чинь ямар нэг лейблд хамаарагдчихж байгаа тий. Яг өөрсдийн дуртай байгаа юмаа хийгээд тэрнгээрээ одоо нэр хүнд те мөнгө гээд угаасаа тэдэн бол араас нь ингээд дагж байгаа шүү дээ те. Тэгэнгүүт нэг юм тухайн дууг нь ингэж хүмүүс хит их шүүмжилж дараа нь тэр фестивалд ороход хүмүүстэй гэж тайз руу юм шидэл өдөөс нь одоо бараг л дунд хурам мурууга гаргацсан юм байс. Ер нь айгүй тийм доромжилсан өнгө яста байгаадсан юм байна л та. Тэгээ тэр нь ингээ бас айгүй хүнд тусцсан. Би одоо ингээ үзэгчдийн ч юм намайг бид нарыг сонсдог хүмүүсийн ингээ урмыг хугалсан зүйл хийчихүү гэсэн тэр нэг бодлыг нь ингээ амар хүчтэй ингээ өдөөгөд өгсөн юм болов уу гэж бодоод. Би ингэж анзаарсан шүү дээ. Тэд нар яг одоо 6 цомгийн гэрээтэй байсны сүүлийн одоо 4 дахь цомгоос гэх юм уу. Ер нь нэг жоохон цаг хугацаанаас өмнө алхаад эхэлсэн гэх юм уу. Яагаад гэвэл тухайн үед хүмүүс хүлээн авахгүй байсан дуунууд нь дараа нь ингээд амар хүмүүст ингээд хараад гоё дуу юм байна гэдэг ойлголт төрүүлсэн тийм. Тэгээд миний бодлоор тэд нар ингээд хайрцагнаасаа гараад арай өөр юм мэдээж нас нь ахиж байгаа. Тэгээд нас нь ахиж байгаатай холбоотойгоор арай өөр сэтгэхэд юм хий гэдэг нь хүүхдүүдийн яг хэцүү замыг дуулгаа болчлоо гэл ингээл янз бүрийн шүүмжил яагаад байна шүү. Гэхдээ тэд нар чи өөрсдөө том болж байгаа. Яг тухайн үетэйгээ холбоотой ингээд амьдралынхаа асуудлуудтай ингээд бас ингээд мөр зэрэгцэж алхаж байгаа. Тэрийг л дуулаа яваадсэн хүмүүс таалагдаагүй гэж магадгүй. Тэгээд нөгөө хэд нь тэр насн дээр ирэнгутлаа тэрийг сонсоод яг ойлгодог ч юм уу те. Тиймэрхүү байсан байж магадгүй. Яг тэгвэл сүүл рүүгээ ингээд хүмүүс ингээд сонсдог болоод иддэг байсан. Цаг үе өөр гэдгийг тухайн үедээ бас нэг сонсогчд нь арай жоохон хүлээж авахгүй. Бэлэн болоогүй ч юм уу те. Яг мэдээж юу гэдэг жүжигчнэр ярихад бол байнга ингээ байлддаг кинон дээр тоглолцтой амар алдаг жүжигчин нэг романтик кинонд тоглол хүмүүс үе нь яг өстэй баларч байгаа юм байна да гэж шууд ингээд гинт бодно. Гэхдээ юу гэдэг 2-3 романтик кинонд тоглонгууд энэ ч уул нь амар авьяастай юм биш үү те. Тэгээд ихний киног нь үзэхлээр уул нь энэ дээр өстэй жинхэнэ хамаг би зөвхөн зодтолтож чаддаг биш. Би бас ингээд романтикч байхдаа драм ч юм уу те. Би бас ингээд өөлж дүрд тоглож чадна. Би ингээд зовж байгаа хүний дүрд тоглож чадна гэдгийг харуулж чадсан амар мундаг бүтээл биш тэгээд дараа нь хардаг ч юм уу те. Тийм. Яг тийм л зүйл болсон юм шиг байна те. Би бол тэгж бодож. Тэгээ чи нөгөө нэг анх энэ Linkin Park нөгөө нэг бараг л орохгүй бахтай гэж өөрийгөө бодож исэн талаар тэр тийм юу сонссон уу? Тэр нөгөө Zero байхт нь. Тий. Нөгөө эхлээд демогоо явуулчаад би бараг нэг чадахгүй бах та энэ гэдэг нэх их өөрөө ч нэг тоогоогүй тэгээд ч за угаасаа чадахгүй бах гэж ботцсон байсан юм бэлээ л тийм. Тэр нөгөө төрсөн өдрөөр нь тэгж санал тавьсан шүү дээ. Тэгэн готлоод миний
олж мэдснээс ганцхан демо болгочоод студ руу хэлсэн чинь үгүй чи надад ядаж хид хидийг үүх ёстой гэд. Тэгээ ганцхан демого тоглуулсан чинь надад ч ёстой гоё юм байна. За баг чи хүрээд иргээд одоо миний олж мэдснээр. Тэгтээ нөгөө яг сонгохдохгүй сонгон шалгаруулалт явагдчихсан шүү дээ. Тэгээ дараагийн амар өндөр магадaltaй контентент нь тэнцээ байсан байл л та. Тэгээд дуулахын сонсчоод за наад хамтлагт чинь наад залуу ч л таарах юм бэ. Надаас илүү зөх юм. Та нар наад залуугаа алдвал баг алдс болно шүү гэд хэлсэн. Би одоо нэрийг мартчих. Тэр нь дараа нь айгу алдартай дуучин болсон гэсэн. Тэгээ ер нь бол яг өөрсдийг нь хайж исэн хоолой яг мөн байна. Яг энэ хүн байна гэдгийг ингээд ясан байхгүй. Сонгоцсон. Тэгээ нөгөө Майк Шинодатай амар зөгцөж ингэж хоорондоо дуулах юм байна гэдгийг нь олоод харсан гэх юм уу та. Тэгээд ерөөсөө ингэ санаандгүй шахуу байж байгаа л баг төрсөн өдрөө тэмдэглэхүү демогоо бичхүү гэжсэн тэр мөчтөн л ингээд нэг юм эргэлтийн зүг болсон юм шиг байна тий. Айгу сайн талаасаа. Тэгээд надад бол тэр Кристтэй таарсан тэр хэсэг нь л амар сонирхолтой санагдсан. Нөгөө тэр хоёр чинь түр дээр цуг яваад дуулсан шүү дээ. Тэгж яхта Крис тэр хоёр айгу сайн дотн найз нар болоод юу тэр хоёрыг холбосон бэ гэхээр хүүхэд нас өсвөр насныхаа бүх зовлонгууд нь бараг ижилхэн. Тэр хоёр би нэг яг ингээд одоо хагас үгээр ойлгодог тийм амар сайн найз болцсон. Тэгээд тэр нь бас өөрт нь айгу дэмжлэг болоод хоёулаа нөгөө рехабасаа гарцсан. Хоёулаа ер нь одоо ингээд ирээдүгөө бодё сайхан амьдрыг гэж явж исэн. Яг тэр цаг үе дээр хоёулаа таарс. Тэгээд айгу дотн найз нар болсон. Тэр Крис нь бас яг нэг юм төстэй залуу юм шиг. Тий, нэг арай жоохон хэнийг бодвол арай нэг жоохон өндөртөө нэг тийм хүн байсан. Урт төстэй тий. Урт төстэй. Тэг бас рок дуучин тий. Тэгээд энэ нөгөө хин чин Честер чинь юу яаж исэн юм бэлээ? Алдарт гарахаас өмнө Burger King-д ажилладаг гэсэн юм лээ. Тэгэнгүүтээ өдрийн цагаар нь Burger King-д ажиллангуу хутлаа оройн болохоор хамтлагийнхаа бэлтгэлээ хийдэг. Тэгээ тухайн үед машингүй болохоор скейтбордоор явдаг гэсэн гэж аах юм шүү. Тэгээ бодсон. Одоо үед ингээд цагийн ажил хийж байгаа оюутан ч юм уу эсвэл одоо ингээд gap year авцаа ажиллаж байгаа ямар нэг залуу ирээдүйн од болохыг бид таашгүй. Тэгэж ч надад аюу хөөрхөн санагдаад Burger King-д ажиллаж исэн гэхээр одоо юу гэм Монголд байгаа ямар нэг ийм газруудаар ажиллаж байгаа залуучууд ахын бол ирээдүйн бас од байж магадгүй шүү гэхгүй тий. Тийм тэгээ. Таахан харцаарай энэ дэр. Одоо надад нэг гоё харагдаж байгаа ирээдүй бол яг энэ хөгжим ч юм уу жүжигтэл тал дээр харагдаж байгаа юм нь бол дэлхийн нэрнгээсээ хавтгаа болцсон. Манай Монголын залуучууд ихэнх нь англи хэлтэй болчлоо. Англи хэлээр нь дуулаад гадаадад тэгж явах ч боломж байгаа даа байхгүй. Эсвэл гадаадын хамтлагт гитарчин болох ч юм уу тий. Бүх тэр хэцүү нот юу бид нэр энэ сурч чаддгүй маа гэхэд яг нот гэдэг юм юу даралтуудыг сурч чаддгүй маа гэхэд YouTube-ээс ингээ харж байгаад ямар ч сан бейстэй болоод цагийн ажиллаараа багш аваад ч юм уу яаж ч юм дээ амар гоё ирээдүй бол байгаа. Зүгээр зорилго нь байвал хүн дэлхийн хавтгаа болцсон болохоор ер нь бол зорилгодоо хүрэх бүрэн боломж байгаа. Хуучин бол хэцүү шттэ. 90 онд Америк руу явна гэхэд бол бүр үлгэр юм шиг сонсогддог байсан шттэ. Тийм тэр үед чинь Америк руу явдаг бүр цөөхөн идүүн байсан юм зү. Явж үдсэн ч юм уу тий. Тэгэхээр одоо бол мэдээж цаг үе өөр болсон баа. Залуучууд амар их боломж байдаг болцсон. Боломж байдаг болсноос гадна өрсөлдөөн ч гэсэн илүү болсон баа. Тийм. Айгу мундаг болж тий. Илүү бас нөгөө соёлтой илүү нээлттэй энэ төр болцсон болохоор боломж хаанч ямар ч газар одоо ингээд байдаг болчихсон. Тэрнээс гадна одоо энэ хоёулангийн яриад байгаа одоо энэ Chester Bennington бол тийм ч одоо юу гэдгийг одоо хатуу хөтөг туулсан гээл те банцны амьдрал айгу хэцүү байсан гэд байн гоод ингээл гуниглаал ч юм уу те аймаар бол тэгээ яваад идэх хүн ерөөсөө биш байсан. Тэгээ найзуудынх нь ярьснараа бол Chester ингээ аялан тоглолтын үеэр хүмүүсийг бүр хамгийн их инээлгдэг заяа бүр амар тийм одоо юм sense of humorтэй тийм хүн байсан баг. Хүмүүсийг аягүй хөгжөөдөг. Гэртээ ч гэсэн одоо бүгдээр ингээд байнга нээлгэж идэг хүн нь л Chester байсан гэж аахгүй. Тэгээ хүмүүстэй аягүй тийм аягүй их ярилцдаг. Юуны ч сэдвэр хамаагүй ингээд аягүй чөлөөтэй ярилцдаг. Тэгэд тайзан дээрх сэтгэл хөдлөл нь бол одоо хувийн зан чанарыг нь бүрэн ерөөсөө илэрхийлдэггүй. Тэгээд одоо миний анзаарсан нэг зүйл гэх юм бол энэ хүний амьдрал угаасаа аягүй хар бараан байсныгаа ерөөсөө ингэж нөгөө хүн харангуйтаа тэгээ энэ бол зовсон хүн биш үү гэж мэдэгдэхэргүй тийм байсан байхгүй. Тэгээ энэ дээрээс ингээ юу гэж бодогдож юм гэхлээр одоо бидний амьдралд ингээл
бид нар өдөр тутамдаа одоо гараад ингээд дэлгүүр ороход хүртэл 2 3 хүнтэй ингээд дор хаяж тааралдаж байгаа шүү дээ. Тэгэл 10 20 хүнтэй ингээд тааралдаал зөрөөд өнгөрч байгаа. Зарим нь ингээд хоорондоо юм яриад явчихын, эсвэл ганцаархнаа юу ч анзаарахгүй чихвчтэй явчихын гэх мэтчлэн. Эсвэл ингээд амар инээж хөөрөөл баяртай явж байгаа гэл янз янзын хүмүүс байдаг ч гэсэн тэр хүн болгоны дотроо юу бодож байгаа тэгээд урдны амьдралдаа юу даван тулсан гэдгийг бид нэр өрөөсөө мэддэггүй. Ингээ амар хинээж байгаа магадгүй одоо чиний найз ч юм уу эсвэл чиний зүгээр таньдаг хүн ч гэсэн яг хэсэм дээр цаана бол амьдрал нь амар хэцүү байгаа ч гэсэн бид нар угаасаа мэдгүй шүү дээ. Өөрөө л ингээ ярьж гаргаж ирэхгүй бол өөрөө л ингээ харахгүй бол бид нар мэдгүй шүү дээ. Тэгэхээр энэ яг уу сэдвийг ярангаа бас яг энэ талын зүйлийг би бас хүндээ гэж утсан. Хүмүүс ингээ зарим үед хитрхийн ингээ бас хатуутчихдээ шүү дээ. Ингээ жохон ингээ хайрлахын оронд за яг нэг танихгүй хүнээ хайрлахын чашаа зөвөрн таньдаг хүнээ хамт ажилладаг ч юм уу хамт сурдаг. Тим хүнээ нэг жохон ингээд нэг дэмжээд өгөхийн оронд энэ тэгэл угаасаа энэ тэнд энийг л явчихсан ангалцаал явж идэж яавал гэжтэй гэдэг тийм нүдээр биш те. Тий. Ер нь бол хүн хизээ яг сэтгэлээ удалдаг вэ гэхээр хойлохнаа сууж явах таахгүй. Хоёроос дээш хүмүүс ингээ юм яриа сууж хахад нэг тэр ярьж байгаа үгнүүдийг дотн хүлээж авах ч юм уу шаардлагагүй. Гэхдээ хойлохнаа сууж байгаа үед бол хүн яг сэтгэлээ удалж магадгүй яач магадгүй те. Тэгээд тийм үед хэрэг хүн сэтгэлээ удалж болж өгвөл хамгийн сайн юм нь бол зүгээр сонсох байхгүй. Бити магт, битгий муул, бити хутлаа дүр хэсэг те зүгээр л тэр хүний ярьж байгааг сонс. Тэр хүн чамтай зүгээр сэтгэлээ уудлаад хуваалцаад чи тэрний итгэлийг даах тэр хэмжээнд нь очоод за чи тэгтэстэй яахлаар ингэдэг биш. Тийм юм ярихгүйгээр тиймээ чи одоо жоохон тайвшир гэсэн хамаагүй дээр ирэхгүй те. Хоёлаа ингээд дараа нь асуудлыг шийдъя. Одоо тайвшир юу вэ? Нэг тийм энгийнээр ярихгүй бол хүмүүс ингээд одоо нөгөө хүнийгээ сул дорой байдлаа үзүүлэхлээрээ тэрүүн дэр нь ингээд жоохон хатуу хандхлаарэ тэр хүн буруу шийдвэр гаргах магадлал нь улам нэмэгддэг байхгүй те. Тэгэхээр би бол бодохдоо ганцаардл гэдэг юм яг тэрнээс нь үүсээд байгаа юм болов. Яг од болохоор хүмүүстэй ярьчих болохгүй, хүнд зовлон болчих гэж бодохгүй те. Одоо сэтгэлээ удлна гэхэлэр чинь нөгөө хүндээ бас зовлон болчихж байгаа байхгүй. Тэгээд өөрөө даван туулна гэж явж байгаад амар эцсийн шийдвэр гаргах чуудаал гэж би бас бодоод байгаа шүү дээ. Тэгээд тэр нөгөө найз нь байгаа шүү дээ. Крис бас нөгөө ягаад би саяхан адилхан бага настай эднэр байсан гэж ярьж байгаа вэ гэхэлэр Крис нь чадчихсан болохоор ингээд бас сэтгэлийн хаттай би чаднаа гэд явж байгаад тэгээд Крис нь амиа орлцохлоор ингээд магадгүй яг Кристтэй яг хамаг нууцаа ингээд илэн далангуй ярьдаг байсан байж магадгүй. Крис бурхан болсны дараа ер нь ингээд жинхэнэ юм ганцаардлаа амсаал тгий яваад исэн болов. Тэгээ ер нь бол яг одоо энэ амиа хорлно гэдэг зүйл нь хизээдээ зөв сонголт биш байдаг гэдгийг бас хоёлаа ярих хэрэгтэй баг. Одоо энэ хүн өнгөрснөөрөө маш их харамсалтай зүйл болж байгаа ч гэсэн нөгөө ард нь үлдчихэж байгаа хүмүүс ингээд бүх одоо юм төрлийн одоо зовлон ингээд бас нэг үүрэх хэрэгтэй болчиход байгаа юм. Харин тийм би тэгээ ягаад энийг бас ингээд араас нь ингээд уяад байна вэ гэхээр Крис байсан болохоор бас ингээд байгаад исэн байхгүй юу. Тэгээ Крис ингээд явчихлаарэ ард нь байгаа хүмүүст нь ямар хэцүү вэ гэдгийн үр дүнгийн бас нэг хэсэг нь байгаад байгаа байхгүй. Ер нь бол амиа орлолт бол асуудлын шийдвэр биш. Яг өмнө би ингээд харж байхдаа ингээд амар олон залуучууд ер нь ингээл амиа хорлолцсон барьчин гэж ярихлаар би юус ойлгодгүйсэн байхгүй юу. Яагаад чи өөрийнхөө хувьд энэ асуудлыг жижигхэн гэж хараад цаашаа ингээд зоригтой алхаад өөрийнхөө ард байгаа чамайг хайрлаж байгаа хамгаалж байгаа гэр бүл ах дүү нарыгаа бодоод тэднийхэн төлөө ингээд зүтгөөд одоо асаалттай танк шиг зүтгэж болдгүй юм бэ гэд бодоод те. Тэгэхээр би тэр хүний тулгарсан асуудлыг бол ерөөсөө ярихгүй янз бүрийн сэтгэлийн хаттай хатгүй эсвэл үнэхээр хэцүү асуудалд орсон янз бүрийн хүмүүс байгаа би хүнийг шүмжлэх хэрэг надад байхгүй. Гэхдээ өөрөө өөрийнхөө амийг өөрөөсөө авах одоо гэр бүлээсээ булаах тэр эрхийг битгий өөртөө олгооч л гэж би хүнд хэлнэ. Юу нь бол яа тэгвэл чи хинт ч хэрэггүй гэж санагдчихаж магадгүй гэхдээ чи хүнд очоод яг ингээд итгэлтэй хүндээ ачаа болно гэж бодохгүйгээр зүгээр залгаад ярилцаад уулзалтаа яг чи хүнд хэрэгтэй гэдгээ мэдэрмээр ивэл хүмүүс завгүй байж болно. Тэгэхээр чамд яг хэрэгтэй үед хүмүүс ч хажууд чинь гарч ирэх л байхгүй те. Тэр UFC-гийн нэг тамирчин Пати гэдэг юм аа. Яг UFC үздэг хүмүүс нь харах мэдэх бах юм мөөгөө үстэй. Тэр нэг аврагын төлөөх биш. Ямар ч нэг тулааны өмнө 6 цагийн өмнө хамгийн сайн найз нь амиа хорлцсон гэд. Тэгээд тулаанаа дуусгачаад өөр ингэж хэлжсэн байхгүй юу. Хүмүүсээ та нар ямар ч асуудалт байж болно. Та нар хүмүүстэй яриад тусламж гуйж ил та. Бити юм шийдвэр гаргаж ил та гэд бүр ингээ уйлаа те. 5 минут цаг
зарцуулаад ярихад би чиний төлөө гэдгийг чи мэдчихэж штэ бити юм алхам хийж л да гэдээ амар өөлжсэн байхгүй. Яг тэрүүнтэй адилхан хүн хайртайгаа илэрхийлэхгүй дутагдж байгаагаа илэрхийлэхгүй байгаа ч гэсэн хүний сэтгэлд байдгийн шүү. Бити юм алхам хийж байгаарэ. Ээж аав ах дүү найз нөхөдтэй чи бол хэрэгтэй байгаа. Тэгвэл тэд нар бол чамайг мэдхгүй байгаа чи тэгтээ залгаад надад маш хэцүү байна туслаач гэдэг юм бол тэд дундаас бол чамайг үнэхээр ингээ хайрлаад чи хаана вэ би одоо яваад чи гэх найз нар зөндөө гарч ирэх байхгүй тий. Тэгэхээр тэр алхам бол чиний хийх ёстой алхам ерөөсөө биш ээ. Амьдрах бол чиний ирэх байхгүй тий. Чи амьдрах ёстой. Амьдралд хэцүү юм байхгүй нэ гэж байхгүй. Чи зүгээр л тэрийг даван туулах хүн хажууд чинь байхгүй нэ гэж айж бол чи тэр хүмүүсээ олох ёстой байхгүй тий. Тэгээд ер нь дэлхийн ертөнцийн одоо ингэдэг гэж байгаа байхгүй. Хүн болгонд өөрийг нь маш их хайрладаг хамгийн багадаа нэг хүн байдаг гэж байгаа байхгүй. Тэр нь одоо яг юу юм те найз нөхөд ээж болно, одоо хань ижил нээж болно, өөр хүүхэд нээж болно. Эсвэл одоо ямар ч үед байгаа тий. Тийм ямар ч үед ингээ нэг хүн байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд тэр хүн рүүгээ одоо холбогдож болох хүмүүс байна, яг болохгүй хүмүүс байна. Гэхдээ одоо ингээд хамгийн одоо өөрийг чинь хамгийн хайртай хүн ингээ хорвоос байхгүй болчлоо гэхэд өөр бас нэг ингээд яг өөрийг нь гих сэтгэлтэй тийм нэг хүн одоо байдаг гэж байгаа байхгүй хүний амьдралд. Тэр нөгөө ямар эксперимент ч юм дээ. Одоо ингээд шууд чи уцаа аваад хамгийн түрүүнд нэг хүнээс мөнгө гуйх ч юм уу юу ч гэдэг ингээд ботох юм бол хин чиний толгоонд ч орж ийн гэд нэг асуугаад байдаг шүү дээ. Тэр чинь ингээд нөгөө чи өөрийн мэдлгүй за юу ч гэсэн тэрэн лүү залгах чи гэд нэг 2 3 хүн толгоонд орж ирж шүү дээ. Тэр хүмүүс яг чамд айгу үнцэнтэй хүмүүс байгаад байхгүй. Яг мөнгө гэхлээрээ шал утгагүй болчлоо л дээ. Зүгээр яг одоо тусламж хэрэгтэй байна ч гэдэг юм тий. Одоо чи тусламж хэрэгтэй нэ гэж дуудахаар бол чи хин рүү залгах вэ гэдэг ч юм уу те. Тэгэх юм бол нэг энэ хүн рүү залгачих байх гэж бодсон хүмүүс бол чиний хувьд бол үнцэнтэй хүмүүс. Яагаад чиний хувьд үнцэнтэй байна вэ гэхээр тэр хүмүүс чамд чи үнцэнтэй шүү гэдгийг харуулсан байгаа байхгүй юу те. Тэгэхээр буруу алхам хийхээс өмнө тэр хүмүүсээ бодоод тэр хүмүүс руугаа залгаад надад ийм хэцүү байна гэд тэрийг хэлжүүл буруу алхам хийхээс чинь чамаа гэх юм уу чи өөрийгөө аврах байхгүй тий. Одоо хоёулаа ярьж байгаа нь бол нөгөө нэг хүмүүсээ анзаарах талаас нь бас ярих хэрэгтэй байх тий. Story entry сайн үзэж байгаарэ гэж байна. Тий. Ер нь жоохон хитрхи хутлаа инээгээд байвал бас тэр инэдмийн маскны ард их зовлон байж болно тий. Тэгээд амар юм аз жаргалтай байгаа юм шиг дүр хэсгээд байвал цаана бас өөр зүйл байж иж магадгүй. Ийм жишээ гэхдээ айгу олон байдаг юм байл л дээ. Дөнгөж өчигдөрхөн орж өдрөх нь тэгээд явж исэн шүү дээ амар аз жаргалтай харагдчихсэн гэвэл тэгж бичсэн хүмүүс айгу байгаад байдаг байхгүй. Тэгэхээр яг хүн болгон харагдаж байгаа шиг ерөөсөй байдаггүй тий. Тийм ер нь тэр бас айгу том дохио юм шиг байна тий. Тийм юм шиг байна. Эсвэл нэг юм өөрийн хийдэггүй юмнуудаа ингээл нэг дор амар ихээр нь хийгээд ч юм уу те нэг л энэ одоо яах гээд байна гэл нэг сонин одоо юм мэдрэмж төрж мөрөх юм бол өрн жоохон сэрэмжтэй ингээ уцтаад ч юм уу те юу вэ те ярих юм байна уу хоёлаа жоохон ярьж уцаар ирж байгаа бол хоёлаа жоохон суугаад юм ярих уу гэж байгаа. Тэ жоохон ингээ би эндээ жоохон анхаарлаа хандуулж байгаараа тэрнээс гадна мансууруулах төрлийн юмнууд те одоо энэ согтууруулах ундаа энэ төр тэдний нөлөө бас айгүйх байдгийн юм шиг санагддаг надаа. Тэр ганцаар луу гашуугаал хүнд гэж дарж байгаа хаа ихэнхтэй. Тэгээ тэрний нөлөөнд автснараа улам бүр ингэж нөгөө ангал руу улам бүр түлхдэг ч юм уу те. Тийм бас нөлөө байдаг байж магадгүй. Тэгэхээр бүр угнаас нь ярих гэхээр бас жоохон юм нөгөө иймэрхүү зүйлд донтох ч юм уу. Тэрнээс гадна одоо энэ мансууруулах бодисноос гадна энэ архины донтолт ч бүр амар юм биш үү? Донтолтоосаа ингээд хүмүүс ерөөсөй гарч чаддгүй. Айгүй олон төрлийн одоо Монголоос ч хүмүүс нэг Орос морс руу яваад идэг лөө. Би энэ Честрийг архины донтолттой тэгээ тэрнээс гарах гад ингээд бас хичээгээд нэг ихлээр нь гинт санаанд ороод нэрээ код суулгадаг ч үлээ юу лээ. Мэдгүй. Ер нь л нөгөө тийм архины янз бүрийн тийм одоо донтолтоос гарах хэмжлэгийн энэ тийм миний ойлгож байгаагаар яг тэр бүр амар нөгөө суц муцсандаа тарьдаг нь биш бол гарч болдог юм шиг байгаа. Мансуурлах бод. Яг тэр тарьж мэрдэг нь бол бүр айгүй хэцүү юм шиг байна. Яг арх бол яг тийм. Архинд яг орсон хүмүүс бол мэдээж гэхдээ сайхан амьдралаасаа болоод архинд орж байгаа хүмүүс биш л дээ тий. Мансуурчаад архиа уучаад тэр бодисонд ингээд биенээс нь гарна штэ. Тэгээ тэр мартыг гэсэн юм чинь мартаагүй зүгээр л чи тэрийг хэсэгтээ бодхоо болохын төлөө тэрэнд орж байгаа хүмүүс амар их байгаа даахгүй юу. Одоо Честер бол тийм учраас орчиж байгаа штэ тий. Хүссэндээ биш мартахын төлөө тий. Тэгэхээр эннийхэн эмчилгээ нь дэлхийд одоо ингээд байхгүй байгаа даа шүү. Одоо архинаас хүн гарлаа гэд тэр чигтээ гардгүй штэ. Тийм тэгчээ тэр чинь нэг rehab гэдэг юмар ороод тэгээд нэг юм сэтгэл зүгэн засах маягаар архинаас гаргадаг ч юм уу. Түнс яг юм тусгай зориулсан эмч гэдэг юм уу те. Тиймэрхүү юмнууд нэг их байдаггүй юм шүү. Тэгээ нэг тусгай биш одоо ингээд нэг тодорхой унах цэг гэж байгаа даахгүй сэтгэл санааны те.
тэр сэтгэл санааны унах цэг дээр хүрэхлээр нэг арх уучигээл маргааш уухгүй гэл тэгэл маргааш нахаал ямар гоё юм бэ гэл ахаал уудаг ч юм уу те. Тэгэл буцаагаал эхэлдэг юм шиг. Тэг би бас нөгөө архины донтолтоос гарч чадахгүй байсан гэхээр бас нэг тийм нэрээ хүмүүсийн архины донтолтыг бүрстэ бараг харт амхнаас амар гэд яриад байдаг гэж би сонсч байсан байхгүй. Энэ зүйл яг нөгөө яг тэр буруу шийдвэр гаргахад нь зүгээр нэг юм дагуураас хүчин одоо нөлөө болчихсон зүйл байгаа даахгүй. Энд чинь нөгөө задлан шинжилгээ хийсэн чинь нөгөө токсикологи шинжилгээгээр бол биенээс нь бага хэмжээний согтуур болгондоо илэрсэн байсан шүү дээ. Гэхдээ пивнес өөр юм байна. Гэтэл яг хөө чинь тэгэл дотроо грацтай шүү дээ. Нэг жоохон гууцсан л байсан юм шүү тий. Яг тэр нэг ганцаараа тэр байхаас өмнө гэрте байсан бичлэг нь байгаад байгаа шүү дээ. Амар аз жаргалтай байгаад байсан. Тэгээ тэр нь бол баг нормал үедээ л нэг тиймэрхүү инээдмээ айгу хөвгчлөлтэй байдаг гэх. Тэгээ хинч бол угаасаа анзаарахгүй л байх байсан баг л та тий. Тэгээ надаа энэтэй холбоотой нэг амар том conspiracy яваад байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр одоо Chester, Chris, Davichi лөө нэг бас нэг дуучин. Энэ гурав нөгөө хүний 8-ны эсрэг үздэг байсан гурав юм байна. За. Тэг гуруулаа өнгөрцөн байхгүй юу? Гуруулаа яг ингээ боогдоод өнгөрцөн. Тэгээд хүүхдийг аврах гэдэг үлээ тийм хөтөлгөө хийх гээд явж исэн уулын тэр ингээд бараг бүтээ явж исэн. Тэр нь бүтгэе болцсон. Тэгээд энэ гурвыг бол нөгөө хүүхдийн 8-ныхан алсан байх магадaltaй гэж ярьд юм бэл. Гэхдээ энэ бол супер conspiracy шүү. Юус нэг ч батлагдсан юм байхгүй. Зүгээр ямарсан team project-д явдаг байсан. Сүүлд Chester өнгөрсний дараа бол тэр project-ыг болиулсан. Тэр нь бол үнэн. Тэгэхээс бол өөр team баталгаа ерөөсөө байхгүй. Тийм нэг conspiracy сонссон. Ер нь бол яг ийм маягийн буйны ажилд айгүй идэвхтэй оролцдог байсан юм билээ. Тийм талаарх мэдээлэл айгүйх байгаадсан. Тэгээд 2005 онд Motley Crue-тэй хамтарч Home Sweet Home гэдэг дууг дахиж бичээд орлогыг нь Катрина гэдэг нөгөө хар салхи болсон шүү дээ. Тэр хар салхины хохирогчдод хандвуулж исэн юм бэлээ. Тэгээ бас өөр төрлийн одоо юм нэг хандвын аян өрнүүлэх тийм зүйлүүдэд бол ерөөсөө нэг их татгалцдаггүй оролцохыг хичээдэг байсан юм билээ. Чи Linkin Park-ийн ер нь аль дунд дуртай байсан бэ? Хамгийн дуртай дунд. Анх тэр Indie End-ийн сонсоол манай нэг юм найз бидвэс тэр Америкаас яг 2000 оны үед ирэхдээ тэр диск дээр л. За тэр диск нь брод болоо үсттэй. Тэр нь би тэднийд орж нөгөө нэг дууг нь сонсдог. 2000 он биш юм байна. Бүр эрт штэ. Тэг 97 молон юм болов. 2000 оноос эхлээд алтартай олж гисэн байхгүй. Тэр Linkin Park-ийн хамгийн анхны цомогч 2000 оных юм тий. 2000 2001 оных. Ямарсан тэр үед бол амар сонсдог байж байгаа. Гэтэ хараа юм баахгүй. Linkin Park-ийн дуунууд чинь яг гарангуутаа шууд ингээд дэлхийд амар хурдан тарсан. Одоо ингээд нэг тэдэн оны дараа мараа энэ төр гэсэн тийм байхгүй. Ерөөсөө л гарсан даруйда одоо тэр Indian Crawling гэдэг дуу байдаг шүү дээ. Тэр дуунууд нь тэр жилээсээ эхлээл монголчууд ч гэсэн ингээд бас мэддэг дуулдаг сонсдог болсон байсан. Тэр өөртөө ингээ нөгөө диск хэвлэлтнээс гаргачаад өөртөө бас нөгөө юу худалдаж авна гэж бодоод дэлгүүрийн гадаа өөртөө бүгдээ очилсан гэсэн. Тэгээд хэд зарагдах бол гэсэн чинь мэдхгүй нэг үсрээл 4000 зарагдах байлгүй дээ гэсэн чинь нөгөө нэг майк нь гог улаав 8000 бол зарагдана гэдсэн чинь тэр 7 хоногт 50000 зарагдсан. Бүр гинтл ингээ бүүн болсон тийм. Гинт бүүн болсон. Надад тэр Майк Шинодагийнхаа өгүүлж байгаа нь бүр амар таалагддаг гэсэн. Тэр нь нэг тийм Америк төссөн Аз гаралтай тэгснээ одоо нэг хүүхдүүд нь тийм Linkin Park-ийн одоо лаг дуучин байсан гэдгээр нь ерөөсөө мэдтгүү гэсэн. Тийм тэр нөгөө нэг өөрийнх нь яриа байсан шүү дээ. Jimmy Kimmel дээр илүү Jimmy Fallon дээр орцсон нэг яриануд шүү дээ. Тийм охин нэг юм гитар сурах гал нэг жоохон зовоодс чинь барыг би заагаад өгөх. Чи нэг тэрийг алдаад байна гэл тэгсэн чинь. Та юугаа мэдтий? Та гитарын талаар юугаа мэдтий гэ. Тэгсэн чинь барыг ээж нийлчихсэн юм шүүгүй. Аав чи ингээм хамтлагийн юм байсан гэсэн. Бүгд бүр гайхсан гэсэн. Нөгөө YouTube дээр Linkin Park-ийн тоглолт монголтыг үзүүлсэн чинь энэ cool guy хин бэ гэж чиний аав ч штэ гэж би тэг хотлоо яриад гэж нэг тиймэрхүү юм яриад. Тийм тэгээ одоо мэдгүй гэхээр яг нэг тийм нэр хүндийн араас ч юм уу нэг тэгж хөөцөлддөг байсан харагдаад байгаа хөөхгүй тийм. Тэгс тэгэл хүмүүс чинь чи хэний охин гэдгээ мэдэх хэрэгтэй байна тэр гэж өсөв баг өсгөнтэй жоохон нэр хүнд дуртай хүмүүс л тийм. Та гитар тоглох талаар юугаа мэддэг гэдэг. Харин тийм. Гэхдээ одоо ингээд ер нь бол ингээд хүүхдийн хүмүүжил гэдгээр нь харахад бол өөрхийнх нь тэр нөгөө алдар нэр янз бүрийн зүйлээрээ дарамтлахгүй эрүүл өсгөгдсөн мэдэгдэж байгаа ч тийм. Тэгэл аав нь лагмаг байсан гэдэг ямар ч юм байхгүй гэсэн үг байхгүй тийм. Юу ч мэдэхгүй тэгээ өссөн үү бүр том болцсон. Амар humble байгаад байгаа байхгүй тийм.
даруухан хөрхөн. За ямар ч гэсэн хоёлаа ингээд Linkin Park хамтлагийн гоцлол дуучин Асгэн Chester Bennington гэдэг хүний талаар ингээд тал талаасаа олсон мэдээлэлээ ямар ч гэсэн сонсогчдод хүргэлээ. Тэгээ өнөөдрийн дугаар маань та бүхэнд нэг талаараа гонигтай ч гэсэн нөгөө талаараа бас хуучин дурсамжийг сэргээж өгсөн тийм дугаар болсон гэдэгт бол итгэлтэй байна. За тэгээд бит хоёрын өнөөдрийн өгөх гэжсэн одоо гол хоёр мессеж нь бол мэдээж одоо энэ намайг хорлолт гэдэг зүйл бол хизээдээ зөв сонголт байдаггүй болон хоёр дахь одоо та бүхэнд өгч байгаа мессеж нь энгийн эсвэл инээж харагдсан хүн болгон ямар ч асуудалгүй аз жаргалтай гэсэн үг биш. Бидний дунд хэн нэгэн ямар нэгэн зовлон үүрээд явж байгааг хараад шууд мэдэх боломжгүй учраас тэр хүмүүст тусалдгүй маа гэхэд ядаж битгий муухай харьцаараа бие биедээ хайртай байцгаая гэсэн ийм мессежээр ингээд подкастаа өндөрлөе гэж бодож байна. Ер нь бол гэр бүлдээ маш их анхаарал тавиарэ. Дотны найз нөхдүүдтэй маш их анхаарал тавиарэ. Тэр нь зүгээр одоо 21-р зуунд маш их давуу тал үүснэ. Чи зүгээр л толгоонд чи найз ч орж ирлээ. Залгаал 5 минут л ярьчих. Сайн уу юу вэ? Дажгүй юу? За, би бас дажгүй за баяртай тий. Тэр нөгөө хүнд чи хүнд хэрэгтэй шүү гэдэг мессежийг өгчөж байгаа. Тэгэл болоо. Заавал хідэн цагаар ярих шаардлагагүй. Гэтэ чамааг бас сэтгэлдээ хүнд хийж идэв шүү гэд. Одоо надад бол нэг тийм юм би уншсны дараа нэр үүний юм болоо гэж бодсон байхгүй. Зүгээр би явж байгаа л гадаа хүн зүгээр л явж идэг чихвчтэй хөгжим сонсоод явж идэг те. Тэгж явах хоорондоо найз нар лугаа нэг 2-3 минут яриад за юу вэ дажгүй ажил нь сайхан уу танайхан сайн уу гэж уцаа тасалчдаг. Тэгээд явхад бол нэг тийм хүч зарцуулахгүй. Гэхдээ эргээд чи тэр хүмүүс зүгээр байгаа. Би чамд бас санаа тавьж байгаа гэдэг мессежийг өгч шүү. Тэгээ ер нь миний анзаарснаар бол монголчууд маань айгүй их тийм ямаа өмгтэй тэр омог бол ингээд одоо би өөрөөсөө бусад ч юм уу чигт хоёроос бусад гэж хэлэхгүй биднэрт бүгдээрэнд нь тийм нэг омог шиг юм байгаад байдаг байхгүй. Хинт ч дээрлэхүүлэхгүй гэсэн нэг тийм одоо ингээд гадуур явж байхад хүмүүс нэг зүгээр машинтаа яаж сигналдаад яаж хоорондоо биний хараалцдаг үлээ те. Тэр мөрнээс ахуулаад ингээд одоо ингээд ийм нэг цуснд нэг ийм одоо уур омог шиг юм ингээд байгаад идэг. Тэгээ тэрийг ингээ зарим үедээ жоохон хянж мэддэг ч юм уу те. Магадгүй зөрөөд өнгөрөхөд уур хүргэсэн хүн яг юу туулж явж байгаад уурлж байгаа ч юм билүү мэдэхгүй учраас ядаж 1-2 удаад нь за би энэ удаад ингээ чимээгүй өнгөрчөө ч юм уу те. Тийм нэг наад захын зүгээр юм жижигхэн алхам хүмүүс ингээ мартахгүй дотроо бодож явах юм бол нийгэм бас нэг багч болохоо өөрчлөгдөхөд таны жижигхэн ийм нэг наадах чинь нэг ийм байгаа. Одоо ингээд чиний сонсогчтод дундаас гадаадын ингээд том улс орнуудад гүрнүүдэд амьдарч исэн хүмүүс нь шууд миний ярьж байгааг ойлгох байх. Манай улс жижигхэн болохоор ингээд хоорондоо ингээд амар би нэгийнхээ ингээд намайг ингэчлээ гэж бодоод байгаа байхгүй. Том улсууд бол чи тэр хүнийг хэж амьдралдаа харахгүй ч зүгээр тоохгүй яваад өгдөг байхгүй. Тэнгууд уул нь бол бид нэр цөөхөлөө юм чин илүү ив нэгдэлтэй амьдрах хоорондоо ингээд айгүй их маргалдаж амьдрдаг нь буруу зам байгаад байгаа юм санагдаад байна. Уул нь цөөхөл юм чи стачинг нэгдээд нөгөө хөхүүлэн дэмжин бүгдээрээ дээшээ явж байгаа хоорондоо. Тэгээд л жижигхэн зам дээр нэг олон машин хоорондоо төгжрэл хэрэлдээ тий. Үгүй яах юм бэ чи нэг хүнд ингээд хизээ амьдралд чи хизээж таараач үгүй ч юм мэдгүй хүнтэй ингээд машинтайгаа шахацалтаж явж байгаад мөргөлдөө шүргэлдээ төгжрэл үүсгэж чахаар нөгөө нэг хүнийгээ нэг урдаа оруулчих нөгөөдгөн дараа нэг хүнийг урдаа оруулчих тий. Тэгээд сайхан тайван л амьдрах хэрэгтэй байна. Ер нь. За тэгээд ямар ч байсан ингээд би биендээ арай жоохон инэрэнгүү хандаараа хэрвээ таны уурч өөрсөн бол ядаж нэг ч удаа тухайн уурыг залхиад өнгөрөөрөө эсвэл залхичаад дараад нь тэрийг хий болгож гаргаарай. Рок дуу сонсч ойрлоорой юу. Тий. Өөрийгөө тавьшруулах ямар нэгэн зүйлийг бодоод эсвэл дотроо нөгөө хүн чи хүүхэд энэ төр бодонгууд нөгөө сэтгэл зүй шууд ингээ өөр болчтой шүү дээ баярлаад. Тэгдэг ч юм ямар нэгэн байдлаар өөрийгөө ч уурлахгүй өөрөө л бусдыг ч уурлахгүй тийм байгаарэ гэж хүсээд ингээд энэ удаагийн подкастыг өндөрлөе. За тэгээд дугаарт маань хүч нэмсэн Русланд маш их баярлалаа. За баярлалаа. Жох хүндхэн л дугаар байл. Гэтэ ер нь бол хүмүүс авах хөстэй мессеж шүүгээд тунгаагаад фильтрдээд авсан байх гэж бодож байна. Ингээд энэ удаагийн подкасттаа маань Happy Monday брэнд хамтарч ажиллалаа. Өөрөөсөө төлөвлөгчтэй органик хөвөн давуун Солонгос улсад үйлдвэрлэгдсэн тампоныг та CU болон FS-ийн бүх салбар дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой. За CU дээр нэг дээр нэмэх нэг гэд урамшуулал зарлагдчихсан байгаа. Тийм учраас та бүхэн нэгийн үнээр хоёрыг авах энэ боломжийг битгий алдаарай. Дараагийн саруудад хэрэглэгдэх тампоно нөөцлөд аваарай гэж зөвлөе. Энэ хүртэл та бүхэн подкастаа сонссон бол комент хэсэгт улаан өнгийн зөрх үлдээгээрээ ингээ хэдүүлээ дараагийн 2 дахь өдөр бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя.